Зохиолч Батсүхийн Мөнх тэнгэр. Зохиолыг уншсан Цэдэн сод намын Зол жаргал. Харанхуйд туурсан бүсгүй. Хотоос 30 мэрийн зайд орших үл мэдэгдэх энэ оршуулгын газарт хар шөнөөр ирэх нь мэдээж надад таалагдсангүй. Тэр тусмаа машины гэрэлд ойртох тусам гялталзан үзэгдэх булшны чулуунууд, тэр чулуун дээрх хүмүүсийн нэрс, харахыг хүсэхгүй байхад л нүдэнд бүртгэлцэх нь нэг л эвгүй мэдрэмж төрүүлнэ. Тэр хүмүүсийн булш бүрийг сониуч зангаараа шал дэмий ажсны гайд нэгэн хуучин булшны чулуунаас өөрийнхөө нэрийг олж харсан нь тэр булшин дотор өөрийгөө ялзраад өвчгсөн хэвтэж байгаагаар төсөөлөхөд хүргэв. Эс хонгор зол 1982-оос 2004 хэмээн нэр онсаар нь бичигдэн үлдсэн тэр булшийг харж гаад би эхлээд нэртэй минь адилхан юм байна да гэж бодож байсан ч удалгүй их л залуухнаараа өгснийг нь олж мэдлээ. Би одоо 25 настай гэхээр надаас 3 насаар дүү байхдаа өнгөрсөн юм байна. Их л залуухнаараа өгчтэй. Над шиг залуухан үзэсгэлэнтэй байхдаа явжээ. Яаж яваад ийм жахнараа нас орчихсан юм бол? Өвчин туссан юм болов? Гинтийн осол байсан юм болов? Эсвэл тэсгийн аргагүй хүнд зовлон дунаж амиа хорлоо юу? Хин нэгэнд алуулсан юм болов? Хэрвээ алуулсан бол яаж алуулсан бол? Хүнгүй харанхуй газар огт танихгүй этгээдэд эсвэл хамгийн хайртай дотны хүндээ хэрцгийгээр зодуулж хүчирхийлүүлж тарчилсаар нүдэнсэн ч байж болох юм. Их л зовсон байх та. Надтай адилхан нэртэй болохоор ямар эвгүй бэ? Би л тэгж муугаараа хөхгүй юмсан. Гэхдээ ирээдүйд юу болохыг хинч мэдэхгүй шүү дээ. Би бас энэ охин шиг ойр залуугаараа хин нэгний хүйтэн гард орж өгөх юм биш байгаа. Тэгвэл яана? Гэх мэтийн адын бодлууд тэр булшийг харснаас хойш толгой дотор эргэлцээр бүр хамаг биемэн жихүүцэж орхилоо. Энэ муу ёрын бодлоо мартахын тулд өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хичээн уул ус, ой модод тэнгэрийг ажсан ч өөр нэмэр болсонгүй. Нөхөр минь дууга хураан урагшаа харж урд талын машиныг жигд хурдаар дагсаар би айсандаа түүнийгээ туйрмээр байсан ч машин барьж байхад энэ боломжгүй тул араан дээр сул байгаа гараас нь зөөлөн атгалаа. Нөхөр минь миний гарыг мэдрэнгүүтээ над руу харсан ч буцаад урагш харчихв. Чи над руу удаан харсангүй гэсэн бодол надад төрж түүндээ гомдох шахсан ч оршуулга эхэлснээс хойш түүнийг ер нь иймэрхүү байдалтай байгаад байгааг анзаарсан тул гомрохсонгүй. Тэр энэ оршуулах ёслолоос болоод л иймэрхүү байдалтай байгаах. Яагаад гэвэл энэ бол түүний найзыг оршуулах ёслол. Намрын өөрийн өнчин салхи намайг бөмбөгөнтөлж эндүүлэх хагаад ятгад нөмөртөн дулаацсан тэрч явдаг нөхөр минь хажууд байсангүй. Энэ мөчөд тэр надаас 5 алхмын цаана өөрийн хамгийн сайн найзтайгаа үүрт салах ёс хийн зогсно. Түүний минь өөсөөгөө сайхан царай туйлын баргар хийгээд цочирдсан байхыг нь харах надад туйлын хэцүү болоод найзынхаа амьгүй болсон цогцыг харан зогсох ямар хүнд байгаа вэ гэдг нь түүний нүүрнээс үнэхээр харагдаж байлаа. Ядаж байхад тэрхүү хар гоёмсаг авсан дотор хэвтэж байгаа цогцос толгойгүй байсан бөгөөд эмчнэр түүний махан ил гарсан хүзүүнд хэмэл толгой зөөсөн харагдах нь байдлыг уламд ордуулж галзуурмаар болгожээ. Нүдэн нээлттэй тэр хэмэл толгой нэг л хачин муу ёрын харагдах бөгөөд харахаас ч айдас хүргэх тул хүн бүр цогцос дэш үл ойртон миний зогсож байгаа хэсгээр л бөөгнөрнө. Түүн лүү хинч ойртохгүй байгаа нь дан ганц түүний цогцсноос ч болсон биш. Амьд ахуйдаа ямар хүн байснаас нь болсон мэт надад санагдана. Зарим хүмүүс түүнийг өвөрт алга болсонд нь баярлаж буй мэт. Авсны зүүн талд аавах хоёроо төшүүлчихсэн зогсож буй сарнай болж буй бүхэнтэй үл эвлэрэн цамнасаар аль хэдийн өөрийн ухаанаа гээжээ. Тэр цуваг анх эхэлж байх үед л чангаар ойлон худлаа. Энэ болцоод энэ бүхэн худлаа хэмээн хашгирч байсан бол явцын дунд ихэр татуулан уйлсаар одоо чимээгүйхнэр мэгшин уйлна. Нэг гараараа амаа таглан уйлах түүний хацар дээр гашуун нулимсан нүдний будагтай нь холилдон урсжээ. Энэ бүсгүй бол авсанд өвчгсөн хэвтэж буй нөхрийн минь найзын эхнэр нь. Мөн миний найзд бол би түүнийг туйлын ихээр өрөвдөж билээ. Энэ явдал миний нүдийг ч гэсэн тухайн үед бүлцээлгсэн юм. Харин түүнийг харан зогсож буй энэ мөчөд би сарнаг нөхрөө алдсанд нь харамсан өрөвдөх бос.
Харин нөхрөө алсан байх үе хэмээн сэжиглэж байв. Хэдэн цаг, хэдэн хормын өмнө би түүнийг өөрөөсөө ч илүү өрөвдөн хайрлаж байсан бол энэ мөчөд арай өөр зүйлийн тухай бодох шаардлага тулгарч байв. Угаасаа миний эргэн тойронд би хүн бүрийн талигаачин учир бүтээлэг үхлийн талаар дор бүрнээ дотроо тунгааж байгаа нь ил бөгөөд үл ойлгодох тэдгээр нүднүүд намайг болон бие биенээ хідэн талаас нь харж байгаа нь гинт эвгүй санагдулав. Хүмүүс ерөнхийдөө намайг болон Сарнааг л ажиглаад байгаа мэт надад санагдана. Чийл түүний үхэл буруутай байх гэсэн харцаар над руу харах тэдгээр хүмүүс миний нөхөртөө хурдхан шиг наалдах хүслийг минь улам нэмэгдүүлнэ. Хүмүүс яагаад намайг ингэж нэвт шувт харцгаана вэ? Арай би түүний өвөлд буруутай юм биш байгаа гэх зэрэг бодлоод ар араасаа давтагдан намайг хэсэг зовоогч би өөрийгөө буруугүй гэдгийг мэдэж байгаа тул тэднийг үл тоон гол анхаарлаа Сарнайд төвлөрүүлв. Учир нь одоогоос нэлээд хэдэн сарын өмнө гадуур зугаалж явахдаа би Сарнаг өөр нэгэн залуутай нэлууран явж байхыг нь харсан бөгөөд дараагийн удаа бүр цуглалцсан явж байхад нь улаан нүрээрээ тулцгаасан билээ. Түүний уйлагнан энэ бүхний талаар хинтж бүх ам нээлгэж найз минь бид адилхан бүсгүйчүүд шүү дээ. Хэрвээ тэр мэдх юм бол намайг алчих штэ гэж байсан гуйлдууд нь чихэнд сонсогдно. Мэдээж би түүнийг чин сэтгэлээс өөршөөгөөгүй ч нөхөртөө баригдчихвал хэцүүдэн гэж өрөвцөндөө хүнд ч ам нэгээгүй ба одоо юунэж тухай мэдээд нэмэргүй болчихсон хэвтэж би талигаач эхнэрийнхээ энэ явдлын талаар мэдэлгүй өгсөн гэж бодоход гэмшил төрөвч одоо ийм зүйл болох байсан гэдгийг тухайн үед би яахан мэдэх вүлээ. Хэрвээ би тэр үед талигаачид эхнэрийнх нь нууцыг дэлгэсэн бол одоо тэрийн амьд мэнд байсан байж болохч оронд нь энэ дуйлаад байж байгаа Сарнай бараг байхгүй болчихсон байх байсныг үгүйсгэхгүй. Талигаач яг л догшин нохоо шиг ширүүн болоод огтын ойлгомжгүй харьцахад эвгүй залуу байсан санагдана. Түүний догшин онгороо занг нь өөрийн эмэгтэй хүний уран аргаараа арай хэн дардаг гэж Сарна надад нэгэн удаа учирлан хэлж байсан юм. Тухайн үед би Сарнайг яаж түүнийг хайрлаж нэг орон тэврэлтэн унтдаг байна гэж гайхаж байж билээ. Тэр эхнэрээ өөрийг нь хуурч байгааг мэдсэн бол ямар нэг навшийн зүйл болох байсан. Тиймээс л би Сарнайг өршөөсөн юм. Гэтэл одоо тэр өхөж би Сарнайг сэжиглэж байна. Тэр эмэгтэйд ингэх шалтгаан бий. Учир нь талигаач миний мэдхийн баян хүч чадлаараа өнгөрсөн хүүгийн дээрлэхүү зантай ир байсны дээр Сарнайг 13 мэхээрээ өөрийн эхнэр болгочхоод явандаа тоохоо болж өөр бүсгүйчүүдтэй бараг нүдэн дээр нь ил зугаацах болсон билээ. Үүнд нь гомдсон Сарнаа өөр залуутай дотонсон нөхрөө араар нь тавих маягаар өшөөгөө авч түүндээ бүр хайртай байсан байж болох юм. Тэгээд тэд өөрсдийн нуугдмал байдлаасаа залхаж эцсийн мөчөд Сарнаа өөрийнх нь өнгөрсөн амьдралыг хулгайлсан мөн дээрэс нь өөрсдийнх нь эрх чөлөөт амьдрал цаад болж буй өчүүхэн ч хайргүй нөхрөө цааш нь харуулсан байх. Ямар ч л байсан талигаачийн үхэл эхнэртэй нь холбоотой гэдэгт би 1000% итгэлтэй байв. Инхээр би ч гэсэн түүний үхэлд буруутай болж хувирч байгаа юм. Сарнаа, чи буруутай эзтэй. Чи ямар нэг юм мэдж байгаа эзтэй те? Би ингэж бодон түүнийг ажиглаж байтал тэр гинэт царайгаа өргөн өхмөл харцаараа над руу цоо харлаа. Үүнд би бэлэн биш байсан тул нүд минь өөрөн ирэхгүй түүний харцнаас далдчихрав. Зүрх түг түгхийн зохиолж түүн рүү дахин харвал тэр над руу ойртон ирж явах нь үзэгдэв. Загварын тайзан дээр өндөр өсгөө төмсгөөд гунхан алхдаг байсан Сарнай энэ удаад эгээл амилсан үхтэл мэт эв хавгүйгээр над руу дөхөн ойртох мөчөд түүнийг сэжиглэж байсан бодлууд бүгд сарнин алга болж орондон сандрал намайг бүшлээ. Би түүнээс үхтлээ айж байсан ч арайч хоош гიშгчгсэнгүй түүнийг төгшин хүлээв. Чи миний бодлыг уншчихад над руу ирж явна уу? Би чамайг аюулд оруулах зүйлийн талаар мэдэж байгаа болохоор чи одоо миний учрыг олох талаар бодож байгаа гэж юу? Юу нэ энэ бүхэн надад ямар хамаатай юм бэ? Би зүгээр л нөхөртөөгөө хурдхан харж дулаахан орон дотор унтмаар байна. Сарна надад бараг тулан ирлээ. Тэр их даарсан бололтой уруулн хөхөрч хацар нь улаажээ. Би түүнийг дотроо юу таамаглаж байгаа бол гэхээс айж байсан ч нулимс мэлтэлсэн нүд рүү нэгслэн харж ямар нэг зүйл хэлхийг нь хүлээн. Хэрвээ тэр жинхнээсээ уйлж байгаа бол дэндүү үнэмшилтэй юм. Бурхан минь гэж. Тэр юу ч хэлсэнгүй зүгээр л намайг тэрвэрчв. Түүний мэгших хоолой дотрыг минь улам хачин болгож орхих шиг.
Би ч гэсэн түүнийг өөрийн ирэхгүй тэрвэрч нөхрөө алдсан бүсгүй талаас нь мэдэрлээ. Чин сэтгэлээс урсан гарах нулимсууд нь мэгших дуу хоолой нь намайг уйрааж түүнийг сэжиглэж байсан хар бодлууд хаашаа ч юм сайрнан алга болов. Түүний анхлан үнэр нь хүртэл өөрийг нь буруугүй гэдгийг элтгэх мэт. Нүднээс минь нулимс урсан гарсан ч би энэ нулимсыг хүлээж байжээ. Тийм ээ. Яагаад энэ бүсгүй заавал нөхрөө ална гэж? Энэ хөөрхий бүсгүй магадгүй буруугүй байх. Би түрүүн яаж тэгж бодож чадваа? Би даарч байна. Энэ чихүүн салхи. Энэ хүмүүсийн харц. Би төсөхгүй нэ. Энэ бүхэн зүуд эцтэй. Тэр ам нээж надад хэлсэн үгсээ асуултаар төгсөглөө. Би түүний энэ асуултанд юу гэж хариулахаа мэдсэнгүй. Мэдээж энэ бүхэн үнэн боловч тэр ойлгохыг хүсэхгүй байгаа. Бас энэ баргар орчин түүнийг улам хэцүү байдалд оруулж байгаа байх. Би түүнийг тэрсэн хിവэр чихэндэн зөөлнөр. Тавшир та хонгор минь. Удахгүй нар мандах гэж байна. Тэгэхэр чи даарха болно гэлээ. Яг энэ мөчүүд авсны тэндээс сарнаа гэсэн ширүүн хоолой гарав. Сарнаа бит хоёр бондгос хийн цочиж гар гараасаа атгалцсан авс тийш харвал талигаачийн аав нь түүнийг дуудсан нь энэ байлаа. Тэдний харц ч үнэхээр сарнаа хүүгэн наалчихсан юм шиг хөөрхий бүсгөрөө хорсолтойгоор харцгааж байв. Сарнаа нулимсаа залгичгаад айсан харцаар над руу харсаар дургүйхнэр гараа тавин тэдэн рүү эргэж удаанаар алхлаа. Би түүнийг туйлын ихээр өрөвдөн цаашид яах болоо хэмээн дотроо зовнин үлдэв. Ямарч байсан тэр нөхрөө алсан юм шиг надад санагдсангүй. Миний таамаглал буруу бололтой. Ер нь хэн алсан хамаатай ч юм шиг санагдхаа болж зүгээр л энэ хүйтэн хөндийн орчноос хурдхан алга болох хүсэл минь намайг эзэмдлээ. Хурд барьсан хар хувцастай хүмүүс гарч ирж уйлаа майлан улам нэмэгдэж буйг анзаархад түүнийг удахгүй өвөр дошуулах гэж байгаа бололтой. Азар нөхөр минь сарнаатай зөрөн над дээр хурч ирлээ. Би түүнийгээ тэврэн хэсэг зогсож арай ихэн тайвшраад нүд рүү нь харж "Хоёулаа эндээс явцгаая тэхүү. Би гуйж гин" гэлээ. Түүний минь царайнд тогтсон хачин ховрол оогт орлоогүй байгаа нь анзаарагдана. Тэр хэсэг бодсны цэц толгой дохин "Тэгэдэ явцгаая. Одоо энд бидний байх хэрэг алга" гэв. Би түүнийг ингэж хурдан зөвшөөрнө гэж бодсонгүй. Сайн найзынх нь оршуулга шүү дээ. Бас түүний хоолойнд чичирхийлж байгаа надад анзаарагдав. Гэхдээ нэрийн газраас явах хүсэл минь оргиж байсан тул нөхрийнхөө хачин байдлыг үл харгалзан бушуухан шиг сарнаатай салхиос хийчгээд буцан алхасаар зогсоол дээр эртэл бидний машины урд Александр ах ирсэн байлаа. Энэ том биетэй юу бодож явдаг нь үл тайлагдам онцгой мэт хачин царайтай юм шиг мөртлөө бүх юмд туйлын сайхнаар ханддаг. Тэр тусмаа надад эр бол нөхрийн минь төрсэн ах юм. Би түүнтэй мэндэлчгээд машиндаа яаран суув. Тэр над руу үргэлжил инээмсэглэн хардаг бөгөөд би яагаад ч юм тэр хартнаас нь айгаад байдаг үлээ. Уул нь тэр туйлын сайн хүн шүү дээ. Хэдий түүнээс айдагч тэр надад таалагддаг. Мөн нөхрийн минь ах учир үргэлж хүндэлж харсах ёстой. Шүүхэмлгийн задлан шинжээж тэрээр үргэлжил цэмцгэр харцав нүдний шилтэйгэн явах бөгөөд энэ мөчөд тэр шилнийхэн цаанаас над руу зөөлөн харцаар ширтэж байснаа нөхөртэй минь нэг зүйлийн талаар ярилцаж гарлаа. Тэдний юуны тухай ярилцаж байгааг мэдхээр цонхоо үлээлэг онгойлгол түүний тослог хоолой дуулдав. Найз нь чинь оршуулга нэг иймэрхүү болж байгаа болооч гэж бодсон юм аа. Авсан дойртхон ер нь алга. Ер нь толгойгүй хүний оршуулга гэхээр ямар олигтой байх вэ? Би бараг тасралтгүй 2 өдөр ажилласны хүчинд л арай гэж хүн харахаар болголоо штэ. Оршуулга яах вэ хаа? Хамгийн гол нь хин ийм юм хийвэ. Тэр машин дотроо хотын захаас олдсон. Толгой нь харин машин дотроос олдоогүй гэсэн мэддэг. Зүгээр хүн ийм юм хийхгүй штэ. Хин ч байж болно. Одоогийн нийгэм зөвхөн хог шаарнуудаар л дүүрчгээд байгаа. Гэхдээ миний сэтгэлийн нийгэм зовоогоод л байна. Чиний хийч гэсэн тэгж гэнэ үү? Тийм ээ. Ерөн сайн мэдэхгүй байна. Шалгаж үзэх хэрэгтэй байна. За, сүүлээр ярьцгаая да. Ах нь одоо талигаачиг газар булахаас өмнө зургийг нь авах хэрэгтэй байна. Би түүний сүүлийн үгийг сонсчоод санамсаргүй хаартал тэр над руу нүдээ хэрэмсэн тул
би сандран харцаа бурууллаа. Нөхөр минь машиндаа суухад би түүний нүднээс өнөөх зовнил нь арлаагүй байгааг анзаарч энэ бүхэн оршуулгаас биш найзынх нь өгсөн шалтгаан тодорхойгүйгээс болоод байгаа гэдгийг ойлголоо. Гэхдээ сарнаад хань болно гэж шилжгээд хамгийн хэрэгтэй үед нь хайж яваагаан мэдрэх зовнил болоод хурдхан харах хүсэл минь л намайг энэ мөчөд хүлж байсан тул би тэрний учир битүүлэг яриа болон үхлийн шалтгааныг сонирхохыг хүсэлгүй машин хөдөлгөхийг мэдрэн нүдэ анлаа. Үдэш болсон ч нөхөр минь ирээгүй хэвээр хоосон байшиндаа төнгөгээрээ байх нь айдас төрүүлэхээс илүү ганцаардал төрүүлэх шиг. Шүнж, өдөрч, хідэн цагтч байсан хамаагүй тэр минь нэрх үедэл гэрээн уур амьсгал өөрчлөгдөж халуун дулаан болдог. Харин түүнээс өмнө би ганцаардсан хэвээр л байдаг. Одоо ч гэсэн. Заримдаа хэтэрхий их ганцаардах үе надад бишгүй л тулгардаг. Тэр үед би сэтгэлийг минь тайвшруулдаг дуугаа сулхан ашиглуулж гартаа барьсан амтд дарсаа шимингийн намуухан аяндан найган бужиг дуртай билээ. Тийм үед л гунигт бодлоод үлдэн хөөгдөж би минь өд мэд хөнгөрөн сэтгэл бүрэн тайвшрах шиг болдгийм. Мэдээж ганцаархнаа байгаа учир хинээс ч ичилгүй бүх хувцаа тайлан нүцгэн биен дээрээ торгон халаадаа нөмөрч үсээ задгаа тавин толны өмнө эргэлдэн буждаг. Тэрхэн үедээ өөрийнхөө гой үзэсгэлэнг өөрөө биширч танихгүй эрс өөрийг минь энэ хэвээр хараад яаж шүүр салдах болдоо хэмээн төсөөлж өөрийн ирэхгүй инээд хүрнэ. Тэгээд л нэг мэтгэд дарсандаа согтцохоод нөхрийнхөө өвөрт нойрсож байдаг. Харин заримдаа ганцаараа тэнийг юм шиг уйлж хэвтэнэ. Мэдээж ганцаардаж гониглож байгаа учир уйлахаас өөр яах вэ? Учир надад нөхрөөс минь өөр энэ хорвоо дээр хинж байхгүй. Хаширхалтай санагдаж байж магадгүй ч энэ бол туйлын үнэн ба миний амьдралын түүх их богинохон билээ. Яагад гэвэл би 22 наснаасаа өмнөх бүх зүйлээ бүрэн сандаггүй. Жишээлбэл бага байхдаа өөрийнхөө ямар царайтай байсан, өсвөр нас минь ямар шуун өнгөрсөн, юунд дуртай байсан гэх мэт. Тэр бүхэл би өөрийн төрсөн аав ээжийнхээ нэр зүс царай хүртэл сайн сандаггүй юм. Нөхрийн минь хэлснээр болон миний өөрийн судалж үзснээр би өсвөр насндаа мартах өвчин туусч бүх зүйлийг мартаж эхэлсэн гэдэг. Хэдхэн жилийн өмнөх, өчигдөр, эсвэл өнөөдөр хэдхэн хормын өмнөх болсон үйл явдлууд, танилцсан хүмүүс, зургатаар үзсэн кино, альва амьтай болон амьгүй зүйлсийн нэршил, тэр зүйлс ямар утга учиртай хүртэл мартаж, эргэн тойрныхон хүмүүст төвчхийн аргагүй дарамт гайзавлан болж эхэлжээ. Насанд хүрсэн хүн шиг мөртлөө 5 настай хүүхдээс 7 дор намайг маллах хэцүү байсан нь мэдээж. Энэ үед 58 буюу нөхөр минь л миний хажуунаас холддоггүй байсан ба үүнийг л би халтмал сандгийм. Тэр үед ээж аав минь намайг эдгэх гэж маш их хичээсэн ч харамсалтай нь энэ өвчнийг Монгол байтугай дэлхийд ч бүрэн эмчилж чадаагүй гэдгийг мэдээд сэтгэлээрээ хүнцгаасан гэдэг. Гэвч тэд шантаралгүй сүүлийн аргыг хэрэглээж намайг өөр оронд аваачаар хамаг хөрөнгөө зарж хаана тийш нисгээр болсон юм. Хэрвээ би өөр улсад очиж амьдрал энэ өвчин минь нэдэрнэ гэсэн сүүлийн бяцхан найдварыг тэгээд шүү дээ. Гэхдээ эцсийн мөчөд ээж аав хоёр минь дөнгөж төрсөн нэрээ хөвгөт шиг аашилдаг өөртөд нь туйлын хүндрэл нэрмээс очруулдаг. Хэдхэн хормын өмнөх зүйлсийг ортос мартчихдаг тэнэг охиноо нисэх буудлын танхимд хувь заяатай цуг орогчхоод өөртөө үүрд нисэн одцгоос юм да. Тэдэндээ гомдох хэцүүч, уучлах бас хэцүү. Зүгээр л заримдаа хэтэрхий их санаж ганцаардахдаа дурсан уйлдаг юм. Би өөрийнхөө азгүй тархийг үзэн ядаж уйлдаг. Хэрвээ би зүгээр байсан бол өдөрт хамт байхгүй юу хэмээн бододно. Хэрвээ тийм байсан бол ямар сайхан бэ? Намайг орхин одсон тэр үед би нисэх онгоцны буудал дээр хэнийг ч юм бэ хүлээгээд нэг газараасаа хаашаач хөдлөлгүй 3 хоног суусны эцэст тайвнаа намайг хаасаар олж бидний амьдрал эхэлсэн гэдэг. Тэр яаж намайг үлдсэнийг мэдэж ирсэн нь гайхмаар. Хэрвээ тэр минь над дээр ирээгүй байсан бол миний амьдрал магадгүй сэтгэл мэдрэлийн эмнэлгийн дөрвөлжин хаанан донд үргэлжлэх байсан биз. Угаасаа өөр хувилбар байхгүй юм чинь. Эхэндээ миний мартах өвчин эдгэрэлгүй хэвэндээ байсан бөгөөд яг шөнөөр тэсхийн аргагүй өвдөх толгоогоо баазлан үсээ зулгааж орилж хашгичж тайвнаа жинхэнэ зовоодог байсан санагдана. Гэхдээ яг тэр үед тайвнаа цээжиндээ толгоог минь наагаад зөөлнөөр хонгор минь тайвшир удахгүй бүх зүйл арай дээртнэ удахгүй өвдөхөө болно гэж хэдэн зуун дахин шивнэдгсэн.
Нэг л мэдхэд би зөөлөн дэрэн дээрээ тайван гихч унтаж байдаг байлаа. Бид хоёр хамт байснаас хойш хэсэг хугацаа өнгөрсний эцэст тайвнаа мөнгөгүй, ажилгүй болж эхэлжээ. Шалтгаан нь мэдээж бий. Тэр бүх цагаа надад зориулж, бүх мөнгөө миний үнэтэй эмэнд болон надад зарцуулдаг байсан болоод л тэр. Александр ах болон нөхрийн гэр бүлийн бусад гишүүд хүртэл аргаа барцгаажээ. Яахаа мэдхээ болсон тэр минь надад эмийг минь авч уулгаж чадахгүй байгаадаа туйлын ихээр зов шаналн уйлдаг байсан бөгөөд удахгүй намайг өгөх нь гэж өвтлээ айж байсан гэдэг. Гэвч эм уухай болсноос хэдхэн 7 хоногийн дараа миний толгой өвдөх нь багасч эхэлсэн ба 2 сарын дараанаас мартах өвчин багаар арилж байгаа нь мэдэгджээ. Тэр үүнд огт итгэхгүй бөгөөд эмч мэрэгжилтэй Александр ах хүртэл толгой сөгсөрч байсан гэдэг. Энэ бидний хувьд зүгээр л гайхамшиг байсан билээ. Цаг мөч өнгөрөх тусам өөртөө нэнгийнээр хартаж нэг л ороо бэлэн хоол барьсаар гэртээ ирэхэд нь халуун хоол хийгээ тавьсан байгаа намайг хараад тэр баярлсандаа нулимс туслуулан уруул дээр минь унсаж байсан мөч одоо хүртэл сэтгэл тодхон үлдсэн бөгөөд тэрхэн мөчөд би өөрийгөө эмээр биш нөхрийнхөө хайраар эдгэж байгаагаа ойлгож түүнийг насан туршдаа хайрлахаар шийдсэн юм. Энэ л миний өнгөрсөн амьдрал. Түүнийг хайрладаг шалтгаан билээ. Одоо би эвэрүүл савсаруул болсон бөгөөд өөрийн дуртай гэсэн зүйлсээ хийгээд эрх дураараа шувуухай шиг нисэн амьдарч байна. Нөхөр минь надаар ямар нэгэн ажил хийлгэхийг хүсдэггүй. Зүгээр л хүсснээ хийгээд гэртээ эсвэл гадуур зугаалаад л явж байхыг санал болгодог. Гэхдээ мэдээж үдшийн цагаар шөнийн клубт танихгүй эртээ бүжиглэж дураараа цэнхийг биш. Биш тиймэрхүү зүйлсэд дургу билээ. Миний төрөлхийн зан ааш минь даруухан, дотогшоо чиглэсэн, эмзэг гомдомтгой маягийн. Тэгсэн мөртлөө хаяа хөөхөд чиг оролж хашгирч бүжгэлмээр санагддаг. Заримдаа өөрөөсөө ч ичмэр зүйлсийн талаар бодох нь бий. Нэгэн удаа нөхрийгөө ажилласаа ирэхтэн түүнийгээ шинэхэн хит нэмгэн дотор хувцастайгаа мөхтөн авч тэр шөнжөнгөө бид цэнгэлдэцгээж билээ. Энэ бидний амьдралд байх ёстой зүйл бөгөөд нөхрийнхөө ажлын ядаргаа уйдгарыг тайлах ёстой хүн нь би өөрөө гэж боддог бөгөөд ирээдүйг сайхнаар төсөөлөн зөвхөн түүнийгээ халамжлахыг хичээсээр. 58 маань улс хооронд бараа тээвэр хийдэг зөөврийн бяцхан компанитай ба наашаа цаашаа янз бүрийн эд бараа загтал санаа дамжуулдаг тийм л ажилтай маш завгүй байдаг цэмсгэр бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон бизнесмэнэр билээ. Би түүгээрээ хязгааргүй бахархаж өөрийгөө маш азтай тооцно. Хүн бүрт түн шиг минь сайнхан тохиохгүй шүү дээ. Харин надад тохиосон юм. Би зөвхөн түүнийг алдахгүй эсвэл мартах өвчин маань буцаад сэтэрчихвэ гэж л санаа минь зовнино. Бас түүний хэд завгүй ажил, сүүлд тохиосон найзынхын оршуулга зэрэг үйл явдлууд бидний харилцаанд өчүүхэнч болов саад хийж байгааг анзаарна. Тэр минь нэг л дуугүй, ямар нэгэн юмд сэтгэлэн зовсон шинжтэй байх боловч надад олигтой зүйлс үл ярина. Энэ л одоо асуудал болоод байлаа. Өнөөдөр тэр босод өдрүүдэд орооддаг шигээ орооджээ. Уусан дарс минь гарч толгой хэсэг эргэж байснаа гайгүй боллоо. 50 руу залгатал таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэсэн автомат хариулагчийн дуу сонсогдоход сэтгэл улам зовниж янз бүрийн болоод толгойд эргэлдэж гарлаа. Ядаж байхад би хэд их юм ургуулan бодож түүндээ итгэждэг тул өөрийгөө улам зовоно. Тиймэрхүү онцгой зүйлсийн талаар бодож байтал гинэт даарах шиг болсон тул торгон халаадаа яаран тайлж нэмгэн тэркөө болон зөөлөн ноосон цамцамсууд халуун цай уухаар ус буцалгагчаа тавьж тэр хоорондоо нөхрийгөө хүлээсээр бороод усгнаж буй цонхон дээр очин зогсдол хэмээх хачин дуу гарч би айсандаа ээжээ хэмээн амандаа дуалтчихв. Хагас хормын дараа би тог тасарсныг ухаарлаа. Бурхан минь гэж яг өдийд тасраад байхдаа яах вэ? Айсандаа ээжигээ дуудчихад тэр хоорондоо хизээ хамгийн сүүлд ээжигээ дуудснаа марцсан болохоо бодож амжив. Чихэнд бүх цахилгаан барааны дуу аажмаар удаашран зогсож буйн сонсогдлоо. Шажигнан хаалж байсан ус буцалгагчийн дуу хүртэл аажмаар намсан эцтэй чимээгүй болов. Цонхны цаанд хэдхэн хормын өмнө дусгнаж байсан бороо ширүүших төлөвтэй болж тог тасарсныг элдэг муу ёрын зүйлтэй биш бороо орсонтой холбож бодохыг хичээнэ. Гэвч бүх юм нам гүн бөгөөд нэг л жихүүцмээр болсон нь дэндүү илт мэдэгдэнэ. Би хөдөлж чадалгүй дэмийл цонхныхоо урд эригэн бодон зогссоор
Уул нь энгийн үед хөвгөлтэйгээр асан анивчиж байдаг гэрийн хаалганаас гудамж хүртэлх гэрэлтүүлгүүд бүгд шатсан мэт үл асах бөгөөд намайг тэр чигтээ харанхуй хүрээснийг би ойлгон нөхрөө улам ихээр өгүүлж эхэллээ. Чи минь хаачч ба? Хурдан ирээч дээ. Тог хурдан ирээсэ. Би яагаад ч юм сахноос холдож чадалгүй пад харанхуй дундаас гэрэл ч юм уу өөр ямар нэгэн зүйл хүлээн зогсоно. Цонхны цоон бороо шоогон орж байгаа нь энгийн үед нэг л бодлогочор тайвширмаар боловч ийм үед яг л аимшигын киноны нэг хэсэг мэт жихүүцмээр ажээ. Гэнэт нүдэнд минь нэг зүйл бүртөнөхөд би уцаа газар алдан амаа гараараа дарчихв. Тэр юу вэ? Хэрвээ би үнэн харж байгаа бол энэ бүхэн зүуд биш бол тэнд тэр доор хашааны үүдэнд нэг хүн дүрстэй зүйл над руу харан зогсож байгааг би олж харлаа. Түүний өмссөн цөв бороонд норон гялтганаж толгойдоо юудэнтэй малгай өмссөн харагдана. Магадгүй нүрээ хэн нэгнээс нуусан байх. Түүний нүур нь үл харагдахч толгойгоо өргөн над руу харна. Тэнд яалтчгүй том биетэй хэн нэгэн итгээд намайг чиглээд огтын хөдөлгөөнгүй хараад зогсоод байгааг энэ бүхэн яг одоо болж байгаа бодит гэдгийг ойлгосон миний нүднээс айдсын нулимс өөрийн ирэхгүй урсаж хоолой минь зангиран өөрийн ирэхгүй гиншин уйлж эхэллээ. Тэр юу вэ? Тэр хин бэ? Арай тэр цахилгааныг албаар тасалсан юм биш байгаа. Тайвна чи минь хаана байна? Хурдан ирээч дээ. Нулимсаач арчиж чадалгүй уйлах би өөрийгөө ямар сул дорой гэдгээ мэдэрч улам уйлагнан огтын хөдөлгөөнгүй зогсох тэр хар хүн дүрсийг харсаар зогсож байтал алсаас бүдэг гэрэл тусч улам ойрцоор гудамжны цаад үзүүрээс нэгэн машин хурдлан гарч ирлээ. Би гэрлийг нь хараад шууд нөхрийнхөө машин болохыг олж мэдэв. Тайвна. Хэдий түүнийг ирж байгааг хараад догдолж хязгааргүй их байрлсан ч тэр доор зогсож буй этгээд нөхрийг минь хүлээж байсан биш байгаа гэсэн айдас гинэт төрж улам ихэр сандран айдас минь нэмэгдэв. Тайвна хэмээн би цонхоо алгаараа балбан хашгираад өөрөө мэдлгүй доошоо гүйлээ. Нөхөр минь машинаасаа бууж төмөр торон хаалгаа нээх үед тэр этгээд харанхуй булангаас гарч ирээд хоолойг нь хэрчихвэ гэсэн айдас намайг хүлсэн учраас түүнийг аврах хүсэл хязгааргүй ихээр төрж доош яаран гүйсээр хаалгаа тайлах гэж мөнгөж гарлаа. Гэрийн бүх зүйл сахилгаан технологитой тул тог татарсан үед хаалгаа онгойлгох хүртэл төвөгтэй ажээ. Би яахаа мэдэхгүй хаалгаа балбан зогсооч түлхэн орлож байтал хаалгыг гаднаас нь хэмэх татан онгойлголоо. Хаалга түсгийн онгойход би урагшаа бүдрэн унахдаа гүйцээ би ингээд л өглөө гэсэн бодвол тархин дэргэлцээр газар очив. Тарих толгой эргэж ухаан санаа орж гарan байсан ч нөхөр минь яасан болоо гэсэн зовнилд автсан хэвээр хаалгыг онгойлгосон тэр нэгнийг харвал харанхуйд сайн харагдахгүй байсан ч хонгороо чи минь зүгээр үү гэсэн нөхрийн минь хоолой гарч намайг газраас өргөн авлаа. Түүнийгээ зүгээр байгаад сэтгэл минь ямар ч байсан тайвширсан ч гэсэн айдас арлаагүй тул өөрийн нэрэхгүй нулимс асгаруулан уйлж гарав. Хонгороо минь тайвшир битгий уйл би чамтай хамт байна гэж нөхөр минь хэлсээр намайг өөртөө унтлагын орон дээр аваачин хэвтүүллээ. Би яагаад ч юм хүчгүй болж нулимс урсахаар өөрийг үл хийж байтал тайвнаа. Эндээ хэвтэж бай. Би аваад цайлгаанаа шалгачгаад ирээ хэмээн босготно. Битгий аваач. Надаас битгий холдооч гэж хэлсэн ч тайвнаа аль хэдийн босоод цааш явчихв. Би дотроо цөмд санаа зовж бас энэ харанхуйд намайг ганцаар орхисонд гомдоно. Түүнийг хүлийн шатаар буух чимээ сонсогдож дараа нь гэрийн хаалга онгоож гарч явах нь сонсогдлоо. Гадаа үл таних этгээд байсныг мэдсээр байж хэлэлгүй түүнийгээ гаргасан би зовнин хүлээсээр ойролцоогоор 5 минут, 10 минут, 15 минут сэтгэл минь шаналж түүнийг гаргасандаа харамсаж эхлэв. Үгүй би яаж түүнийг гаргаж чадваа? Гэрийн гадаа тэр зогсож байсныг би яагаад түүнд хэлсэнгүй вэ? Түүнд минь юу тохиолдчих вэ? Тэр минь хизээч орж ирэхгүй юм биш үсттэй. Гэх мэтийн бодлууд араасаа цуварч өөрийн ирэхгүй тайвнаа хэмээн чангаар олов. Ямар ч чимээ аниргүй бөгөөд гадаа зөвхөн бороо орох чимээл сонсогдно. Юу басныг үл ойлгон түүнийг хүлээсээр өчөөхөн төвчээр минь барагдсан тул хойноос нь гарахаар шийдэн орноос ухасхийн бостол гэрэл мэсхийн аслаа. Энэ гэрэл яг л тайвнагийн хонгор минь тайвшир
Би отоохон гэсэн үг мэт надад нөлөөлж сэтгэлийг минь багч чадгаа тайвшруулсан ч өнөөх үл таних этгээд нүдэнд харагдахад би төвшсээр цонхоор харахад тэр алга байв. Гэрийн үүднээс хашааны хаалга хүртэл бяцхан дамыг дагсан өнгөнгийн гэрэл хөгжилтөөгөр анивчиж бороонд нь орсон зам гялалзна. Төвний тухай бодлууд тархин дэргэлдэж ямар ч байсан эндээс явсан гэж найдана. Гэхдээ тэр хэн байсан нь асуулт хിവэр үлдлээ. Хэсэг хугацааны дараа халга онгоох чимээ гарч тайвна яарсаар дээрш гарч ирэхэд би түүнийг хараад үнэхээр гайхав. Тэрний нүүр царай хувцас хундар нь бороо шороотой холилтон заваарчээ. Гэсэн ч хувцсыг нь хайхралгүй би түүнийгээ тэврэн авлаа. Тэр намайг хөштэй тэвэр санаа алдсныхаа дараа хүзүүн дээр минь үнсэв. Чи минь зүгээр үү? Тог хизээ татарсан юм бэ? Мэдэхгүй, би зүгээр биш байна. Тог тасраад бараг 30 минут болж байна. Харин шалбарчсан байсан цахилгааны утас борооны усанд нь орсноос болоод гал хамгаалагч нь унчихсан байлээ. Харин сая янзалчихлаа. Бас чамайг цонхоор хараад уйлаа зогсож байхыг чинь машины гэрэлд харсан. Тэгээд л тог тасарснаас болсныг мэдэнгүүтээ яарад бөө юм боллоо. Тийм ээ. Би айсандаа бүр өхөх шахсан. Гэтэ тог тасарснаас болж уйлаагүй. Тийм үү. Тэгээд юунаас болж уйлсан? Түрүүн чамайг ирэхээс өмнө үүдэнд хүн зогсож байсан. Юу? Харанхуй дунд хав хар өнгөтэй нэг тийм эрэгтэй хүн шиг үүдэнд над руу хараад ямар ч хөдөлгөөнгүй зогсоод байсан. Би ихэндээ хийм харж байна гэж бодсон ч яалтчгүй зогсоод байсан. Ороод ирэхгүй гэж хичнээн их хайсан гэж санана. Би чамайг ирэхийг чинь хараад баярлсан ч чи тэрнийг харахгүй байсан болохоор бүр чих хайсан. Үүнийг сонсоод ойрд баргар байсан нөхрийн минь царай улам барааж зэвхий даах шиг болж тэр шууд л босч цонхон дээр очин эргэн тойрныг харж хаад ингрээсээ гар буу гаргаад ирхэн тэр. Аяхтай цай, ном, үзэг гих мэтийн зүйлс барьж байдаг. Намайг инхрээлдэг. Миний хувьд ариун зөөлөн тэр гар гинэт хүйтэн зэвсэг атгсан байхыг нь хараад айдас минь улам нэмэгдэж байдал бишсэнийг ойлголоо. Түүний минь харц миний хизээж харж байгаагүй хэрцгий төрхөөр өөрчлөгдөж араат нь чон адил болон ховирсныг би анзаарав. Эндээс явцгай хонгороо. Бидний хүн алхаар дагж байна. Тайвна эргэн тойрныг харчгаад хувцас өмс. Бидний хүн алхаар дагаж байна гэлээ. Бидний хүн алхаар дагаж байна. Түүний хоолой чичирхийлэн хэлсэн энэ нүгс миний толгоороо цохих мэт болж би өөрийн ирэхгүй дуу алдан амаа дарлаа. Юу нэ? Яагаад биднийг гэж бидэнд ямар ч буруу байхгүй штэ. Хонгороо минь түүнд хүн алхахад ямар ч шалтгаан хэрэггүй. Одоох өөр тийшээ явцгаая. Тэр бидэнтэй ойрхон байна. Түүний үгс аимшигтай бөгөөд шудраг бус сонсогдож цагтаа туудаж бариулж болохгүй юм уу? Химэн асуухад толгой сөгсрөн. Цагдаа нар айл хэдийн түүний эрэлт гарцгаасан. Гэхдээ би тэдэнд найдахгүй байна. Химэнх өнөөх яарч би өнгөсараа хэллээ. Түүний сандарсан байдал намайг улам гүн айдас давтуулж орхив. Нөхрөөгийн ийм байхыг би хизээж харж байгаагүй билээ. Нулимс өөрийн ирэхгүй цэглэгнэж би минь ямар ч хүчгүй болж хувирахад тэр хажууд чинь би байгаа цагт юунаас ч битгий. Зүгээр л тайвнаар хувцаамс. За юу. Химэн хоёр хаалгаараа хацар дээрх нулимсыг минь нарчин хэллээ. Би арайхийн хувцлаад түүнийг даган гэрээсээ гарахаар алхана. Хэрвээ алуурчин гэрийн гадаа байгаа бол яана? Эсвэл машин дотор ч юм уу? Бид хоёрыг нэг харахгүй болонд хүлээж байх үедээ гэсэн бодол намайг сэртгийлгэнэ. Урд алхан яваа нөхөр минь намайг хамгаалж чадах болов гэсэн бодлоод мөн эргэлдэнэ. Хэрвээ бидэнд гинтийн аюул тулгарвал тэр яаж чадахгүй шүү дээ. Тэр супер хүчтэй биш. Гэсэн ч би түүндээ найдаж гараас нь хөдлөн алхасаар машиндаа очин суулаа. Азар тэр алуурчин ойр хот байсангүйд төвшин оволдож байсан зүрх минь арайхийн тайвшрав. Хөдлөн явах машины толинд 3 жил амьдарсан тоглог байшин минь улам холдож харагдана. Бид буцаж ирэх болов уу? Гэрээсээ явж сайнаагийн дэрсэн өчөөс хойш даруй 7 хоног өнгөрчээ. Сайнаа бол Александр ах болон Тайвнагийн баг дүү бөгөөд төмөр замд баригдсан хуучин 2 өрөө байранд ганцаараа амьдардаг байсан тул бид гэртэн түр амьдрахаар ирсэн билээ. Өөрөөр хэлбэл нөхрийн минь найзыг алж дараа нь биднийг цааш харуулахаар санаархаж байгаа тэр этгээдийг барьж нэг тийш болгох хүртэл. Түүнийг бариад яах нь надад хамаагүй ч үлдсэн амьдрал минь дахин хизээж гарч ирэхгүй болгоосой гэж хүснэ. Үлдсэн амьдралынхаа алхам хорон бүрт хэн нэгнээс айж, зугтаж,
Амьсгал бүртээ айцыг мэдэрч амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна. Болдог бол хүсснээрээ амьдармаар. Өнгөрсөн өдрүүдэд нөхөр минь сонор сэрэмжээ дээшлүүлэн ажилдаа явдгаараа явж хажуугаар нь алуурчныг барихаар хичээж байгаагаа хэлсэн бөгөөд түүнд мөн хорон бүр санаа зовох нь хэцүү. Дөрөн булангаас гаралгүй торонд орсон шувуу шиг байгаад байх нь бүрч хэцүү байлаа. Уйдахтай хүмүүстэй уцаар ярмаар байсан ч олигтой ярих хүн олдохгүй. Сарнай хүртэл уцаа авахгүй байгааг гайхмаар. Магадгүй надад гомдсон. Эсвэл гун гониглалд автаад хинтээ ч харьцахыг хүсэхгүй байж ч болох юм. Ятхад нэг өмссөн хувцтайгаа 7 хонсон нь бүр галзуурмаар мэдрэмж төрүүлсээр тэсвэр төвчээр минь алдагдаж таймнад өчигдөр гэрээсээ хувцснуудаа авч ирэх талаар хэлтэл оронд нь ороо ирэхдээ чамд шинэ хувцас аваад ирэй гэж хэлчихэд мартаад хоосон эрдэнэ намайг үнэхээр гонсойлгосон билээ. Хэдий хувцснаас том асуудал биднийг дагаж байгаа. Тэр минь үнэхээр завгүй байгаач намайг гэсэн бяцхан ч болов сэтгэл гарахгүй байгаад нь гомдмоор. Гэсэн ч би л түүнийгээ ганцхан ойлгох ёстой хайрт ханын тул бүгдийг төвчин хагас хөшгтөө цонхоор бүрхэг тэнгэрийг ширцээр хизээ нутаггүй өдрүүд дуусхийг тааварлаж зогсоно. Мэдээж анхандаа айлд байх нь надад эвгүй мэдрэмж төрүүлж байсан боловч азар сайнаа надад үнэхээр ээлдэг ханддаг бөгөөд тэр жаахан дуу муутай зожигч юм шиг болохоос дажгүй залуу билээ. Магадгүй бид өмнө тийм ч их хайрцдаггүй байсан нь надтай харилцахад саад болж байж магадгүй. Тэр нөхрөөс минь арай л жижиг биетэй нүдний шил зүүдэгч түүнтэй минь адилхан гүн харцтай бөгөөд царай нь хүртэлд адилханж нөхөр минь илүү баргар харагддаг билээ. Амьдрал түүнийг тэгж өөрчилсөн байх хэмээн би бодно. Нөхрийн минь дүү сэтгэл зүйч мэрэгчлэр хавар сургуулаа төгссөн боловч нэг хэсэг амархаар шийдсэн бололтой ажилд ороогүй байгаа ажээ. Бидний гэрсэн үдшээс өмнө амьдрал нь ямар хэмнэлтэй байсныг мэдэхгүй ч тэр үдшээс хойш санаа бараг л миний бие хамгаалагч болж мөн л гэрээсээ гаралгүй 7 хоног. Тайвнаа бид даруй дугуй ширээний ярилцлага хийгээгүйч тэр бүгдийг ойлгон гэртээ бөгөх ба өрөөнөөсөө үл гарч ямар нэг аюул гарч ирэхэд намайг хамгаалахад бэлэн гэдэг нь нүднээс нь ил харагдана. Магадгүй тэр өөрийнхөө орны дор бас нэг хууль бос буу хадгалж байж ч мэдэх юм. Анх ирэхэд түүний гэр орны байдал нь намайг цочрлолд оруулахаар муу байлаа. Жишээлбэл бидний өөрсдийн байшин сайнагийн хоёр өрөөтэй харьцуулахад бараг л харштул надад жижигхэн орон зайд байх нь дээр хэлсэнчлэн нэг л баригдмал байсан ч хэд хонсны эцэст баг-багаар дасч байлаа. Үүнээс гадна түүний өрөөндөх компьютероос босоод тавилга буюу одоогийн миний амьдарч байгаа том өрөөндөх зурагт буудан, хааны цаг, галт тогоондох хөргөгч, шүүгээ, хоолны ширээ зэрэг нь яг л хүн амьдардаггүй мэт зузаан тоосонд дарагдсан байсан ч намайг ирсэн мөчөөс тэр бүхэн өөрчлөгдөж өнгө орсон билээ. Сэтгэл зовж хийх байхаа олж ядаж байсан надад үнсгэлжингийн ажиллал ганц хийх зүйл минь байсан тул өөр яалтай. Энэ ч сайнаа таалагдаж байгаа нь илт. Нэгэн удаа би түүний өрөөг нь цэвэрлэх зөвшөөрөл гуйхад эргэлзэлгүй надад зөвшөөрсөн юм. Түүний өрөөнд хувцсны шкаф, нэг хүний ор, зурагчиг том 3 дэлгэцийг нэгтгэн нэг болгосон супер гэмээр компьютер байх ба хананд нь байрлах номын тавиурд сэтгэл судлал болон уран зохиолын олон тооны номнууд мөн насанд хүрэгчдийн сэтгүүлүүд байгаа нь түүнийг хэн уншдаг эсвэл хизээ нэгэн цагт уншдаг байсан гэдгийг нь илтгэнэ. Орондоор нь янз бүрийн эд зүйлс хөглөрөх хагаад тэднийг нь цэгцлэхээр завтахад л тэр дургуутсан юм. Миний хийсэн хоолыг идэх үедээ эсвэл ороо тайвнаг ирэх үедээ л хідэн үг сольжхоод өрөөндөө орчихдаг түүнийг зожиг гэж нэрлэхээс өөр яах вэ? Хэрвээ тэр арай хөвгөлтэй байсан бол миний энэ уйдгаар айдас арай л нэмгэрэх байсан биз. Өнөөдөр тэнгэр бас л бүрхэг, бороо эсвэл цас орохын аль нь мэдэгдэхгүй бараажээ. Бидний гэрээсээ явсан тэр шөнө орж байсан бороо дахин 2 хоног өрөөлжилж эцтэй цас болсоор дахин 1 хоногийн дараа арай хэн зогссонч өвөл улайрлан одоо хүртэл тэнгэрийг бүрхсэн хэвээр. Хагас хаалттай хөшөөний цаан тэнгэр бүүдгэрч гисэн хаа нэг тийш яарах, инээлдэн алхацгаах хүмүүсийн байр байдал, амьдрал арай л хөвгөлтэй харагдан өөрийн байгаа өрөөнөөс гарах хүслийг асар ихээр төрүүлж дотроос минь тэсхийн аргагүй болтол гэж игдэнэ. Сарнаатай нэг уулзах юмсан. Залгалгүй хэд хоног өнгөрсөн юм чинь одоо уцаа авч магадгүй. Юу нь ядаж агаар амьсгалах юмсан. Эсвэл дэлгүүрхээс ч янз бүрийн юм харж явбал ямар сайхан бэ. Гэсэн бодлоод байнга толгойд минь нэргэлдэж бүр сүулдэ сайнаад хэлээд үзвэл яадаг бол гэж бодсоор хэд хонжээ. Хэд хоног олигтой юм ярихгүй байж байснаа гэнэт
Би гармаар хань гэвэл юу гэж бодох вэ? Зөвшөөрөх болов уу? Яах вэ? Хэмээн эргэлзэж байсан ч энэ удаад үнэхээр хэлээд үлмэр санагдаад байв. Тайвнаа мэдээж зөвшөөрөхгүй тул хий тэмий залгаж сэтгэлийг нь зовоолгүй эндээ л асуудлыг шийдэж хальтхан гарчгаад л ороод ирэх талаар би бодсоор сайнагийн өрөөнд дөхөн очиж хаалгыг нь зориглон тогшлоо. Сайна нэг их удалгүй хаалгаа онгойлгон гарч ирлээ. Тэр ч гэсэн гадагшаа гарахыг хүсч байгаа юм шиг байтал харснаас нь ажиглагдах ба нүдний шилээ засангаа "Өө юу болов хонгорогч ээ?" гэлээ. Би хоолой засан инээмсэглэгчээ болж сайна миний дөө эгчин харин чамаас нэг юм гоох гээд гिचгээд өөрийн нэрэхгүй таг болчихов. Сайна хүслийг минь таамаглаасаа гэж хүссэн ч тэр огт мэдсэн шинжгүй байх тул би дахин ам нээж эгчин гарч агаар амсгалмаар байна. Чи надад тус олохгүй биз хэмээн чангахан хэлчихв. Түүнд намайг ойлгон гаргана гэж үнэхээр найсан ч сайнаа намайг сонсчхоод юу блэ гэсэн харцаар харснаа. Юу л да хонгорогч ээ. Би таныг хорж байгаа юм биш шүү. Гэхдээ ахын хэлснээр бол та одоо гараад димээ хаа гэв. Би гонсойж за ойлголоо. Тэгвэл би найзтайгаа уулзч болох болов уу? Энд дуудаад хэмээн дахин асуулаа. Тэр нэг хором чимээгүй байж байгаад толгой дохин болно. 50 ах мэдээ дуурлахгүй бол шүү дээ гэж хэлэв. Мэдээж сайнаа зөвшөөрсөн болохоор би шууд сарнараа утас цоглоо. Өнгөрсөн өдрүүдэд тэр утсаа авахгүй байсан болохоор энэ удаад ч гэсэн бараг авахгүй байх хэмээн бодож нэг их найдлага тавихгүй байсан ч харилцаурын цаана баг зэргийн гонхтой боловч сарнагийн уянгалаг хоолой дуулдав. Түүний хоолойг сонсох ямар сайхан юм бэ? Байна уу? Хонгороо юу? Байна. Сайн уу сарнаа? Сайн. Чамаар байна да. Түүний хоолойноос үл ойлгодох хүндий өнгө аяс мэдрэгдэнэ. Аргагүй шүү дээ. Би нөхрийнх нь ажил явдал дээр хаяад явчихсан юм чинь. Би чам руу өнгөрсөн өдрүүдэд залгасан. Яагаад утсаа авахгүй байсан юм бэ? Утсыг цаана санаа алдах чимээ гарлаа. Найзд нэг хэцүү байлаа. Тэгээд л тэр намайг ойлгоорой. Зүгээр дээ, найз нь чамайг ойлгож байна. Чамтай ярилцмаар байна. Чи над дээр хүрээд ирч чадах уу? Харин л дээ. Би ч гэсэн чамтай уулзах талаар бодож байлаа. Үнэн дээр ойртох хэцүү зүйлс болоод байна. Би хэд хоног хаашааш гарч хинтэй ч уулзсангүй. Чи над дээр хүрээд ирэж төхөө. Танай гэрт үү? Үгүй ээ, би өөр газар түр амьдарч байгаа. Тайвнаа байгаа мó? Үгүй ээ, тэр ажилдаа явчихсан. Бүр ороод ирнэ бах. Тийм үү. За тэгээд хаягаа хэлчих би яваад очие. Би түүнд хаягаа хэлчихэд хурдан ирэхийг хүсээд тасаллаа. Тайвнаа намайг сарнаатай уулзах болон ярилцахыг хориглосон болохоор ороо ирэхээс өмнө хурдан уулзах гэсэн минь энэ юм. Түүнтэй уулзахгүй байх нь бас л нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хаалга тогшох чимээ гарч зүрх минь төг цоглоод ирэв. Тэрхүү төмөр хаалгыг тогшоох эсвэл гаднаас түлхүүрдэн онгойлгох чимээ гарах тоолонд зүрх төгшин хин хаалганы цаанд байгаа бол гэхээс туулаа шиг айдаг болжээ. Намайг төгшин зогсох хооронд сайнаа дурангаар харчгаад хаалгаа зөөлөн онгойлгоход хүлээж байсан ясаар сарнаа орж ирлээ. Сайнаа сарнааг хараад гайхан гулэрж байх хооронд тэр намайг шууд л тэврээд авав. Энэ нь түүний ямар их ганцаардасныг нь илтгэнэ. Бид бие хараад баярлсандаа болоод нүс нулмас болцоож баг зэрэг тайвширцгаалаа. Тэр даарсан бололтой сайнагийн хийж өгсөн аягтай кофег хоёр гараараа атхан буудан дээр суух бөгөөд уур нь хэрхэн дээшилж агаард замхархыг харна. Өрөөгөр дүүрэн кофений өнөр өнөртөх нь байдлыг арай л дээрдүүлжээ. Сайнаа сарнаг таньдаг байсан бөгөөд түрүүн гэнэт гараад гайхсан бололтой кофе хийж өгөхдөө мөн л хэсэг ширтэж байгаад өрөөлөгөө яваад орчихов. Сарнаач гэсэн нөхрийн минь дүүгээс бие барьж байгааг нь би ажиглаж байлаа. Түүнийг өрөөндөө орсны дараа л би ам нээж чамайг тэр өдөр орхиод явсан дуучлаарай гэхэд тэр ядмагхан инээмсэглээд зүгээр дээ. Чи миний хажууд тэр үед байгаагүй нь болсон юм. Миний хамгийн хэцүү үеийг хараад зогсох мөртлөө надад тус болж чадахгүй байх нь чамд л хэцүү байх байсан шүү дээ гэв. Тэр үргэлжлүүлэн нөхрөө шороонд булагдахыг харах бол хамгийн хэцүү үе. Би мэдэрсэн. Хэдий би түнд хайргүй байсан ч гэсэн мэдэрсэн. Магадгүй би түүнийг хуурсныхаа хариуг авч байгаах. Гээд чимээгүй боллоо.
Түүнийг өрөвдөх сэтгэл минь тэнгэрт тулах шиг болж юуны талаар ярихаа хэсэг мэдэхгүй байж байгаад. Чиний нөхрийг алсан хүн биднийг бас дагаж байгаа. Тэгээд л бид энд нуугдаж байгаа. Гээд хэлчихв. Сарна үүнийг сонсоод яагаад хэмээн асуув. Мэдхгүй, би сайн мэдхгүй байна. Хин гээ чинь ямар шалтгаантай болоод ингэж байгаа юм бол чи бид хоёрт буруу бий гэж үү? Байхгүй л гэж найдаж байна. Сарна дууга хураан хэсэг тайвширхыг хичээгээд дахин ам нээлээ. Миний нөхөр сайн хүн байгаагүй л дээ. Түүнийхээ хариуг авсан байх гэж хүмүүс ярьцгаадаг. Эхнэр нь байсан Пётр хинч биш болж найс нөхөд гэр бүлч гэж надад байха болсон. Бүх хүмүүс зайгаа барьж илт зогтно. Тэр ч гэсэн ингээд дахиад л дууга хураачихв. Тэр гэж хэнийг хэлсэн болохыг би ойлголоо. Сарна нулимсаа арчаад. Гэхдээ надад цаашид амьдрах учир утга үлдсэн гэв. Би ойлгоогүй харцаар харахад тэр цонхнээсээ 2 зураатай тест гаргаад ирхэн тэр. Би цочирдож инээмсэглэх эсвэл гуниглахаа мэдсэнгүй. Баяртай ажимшиг, гунигтай ажимшиг. Сарна тэр жижигхэн зүйлээ цээжиндээ тэврээд инээмсэглэнэ. Би өөрөө мэдэлгүй хэнийг гэж ингээд асуучихв. Тэр үнд нээх анхаарал хандуусангүй бололтой инээмсэглсэн хэвээр мэдхгүй. Гэхдээ л минийх хэмээн хариуллаа. Би түүнийг ойлгохыг хичээж гараас натгав. Магадгүй энэ түүний ганцаарлыг багасгаж гуниг шаналлаас нь салгах байх. Хөөрхий бүсгүй. Сарна тестээ буцаан цүнхэндээ хийчихв. Түүнийгээ их л нандинаж байгаа нь элт. Өмнө нь би яах гэж амьдраад байгаагаа ойлгодгүй байсан ч одоо ойлгосон. Их л алдаж байж ухаарах шиг боллоо. Харин хонгороо минь чи одоо юуны талаар бодож байна? Би түүний юуны талаар асууж байгааг нь ойлгосонгүй гайхлаа. Тэр цааш нь чи өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бараг мэддэггүй, тийм үү? Хэмээн асуухад би толгой согсров. Үгүй, би мэднэ. Тайвнаа надад бүхнийг иргэн санахад минь тусалсан гэлээ. Сарна санаа алдан хэрвээ тэр бүгд худлаа бол яах вэ? Чи юуны талаар яриад байгаа юм бэ? Түүний үгс надад их л хачин санагдаад явчихв. Нөхөр минь амьд байхад би түүний зарим нэг хүн тиймэрхүү зүйлсийн талаар олж мэдсэн. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Энэ миний нөхөртэй тайвнаатай холбоотой. Бас чиний өнгөрсөн амьдрал болон чамтай холбоотой. Энэ бол нууц гээд тэр чимээгүй боллоо. Түүний юуны талаар хэлэх гээд байгааг олж мэдэх хүсэл минь оволцоод ирэв. Би тэсгэл алдран яг юуны талаар мэднэ гэж надад хэлээч дээ гэж хашгирах шахам хэллээ. Яг энэ үед чихэнд хаалганы түлхүүр шажганах чимээ гарч бид хоёул хаалга руу тушин харах мөчөд тайвнаа ороод ирэв. Тэр биднийг хором харснаа юу ч бодолгүй хувцаа тайлчхаад хурч ирэн хазар дээр минь үнслээ. Сарна түүнээс айсан шинжтэй харах бөгөөд сууж байгаа газраасаа босчих гээд байв. Тайвнаа түүн рүү харж зөөлнөөр. За ямар шүү байна да Сарна минь. Талигаа чин гэрээхэн хэр байна? Хэмээн асуув. Сарна мөнгөнөж ар гэрээхэн нь түүний хамаг хэмийг надаас авна гэсэн. Надтай яг л танихгүй хүн шиг харцж байгаа. Гээд чимээгүй болчихов. Тайвнаа санаа алдан үр хөөгдгөө болохоор тэгэлдээ. Гэхдээ сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Найзууд нь юу ч болсон чамтай хамт шүү. Гээд гараас натглаа. Нөхөр минь Сарнагийн гарыг өвтөлн чангатах шиг болж Сарна улам хачин болчихов. Тэр хоолой засан. За наз ингээд явъя та. Дараа уулзцгаая гээд шууд л босоод өд рүү явчихв. Тайвнаа түүнд хандан нөхрийг чинь наалсан хүн олдоогүй хэвээр байна. Бас удахгүй харанхуй болох нь. Болгоомжтой яваарай. Хэмээн удаанаар хэлэхэд тэр толгой тохиод нэг л гунигтай харцаар над руу харж баяртай хонгороо гээд гарч одов. Түүний хоолой надад хэлэх үгсээ гүйцээж чадаагүйтэй харамсан мэт гунигтай сонсогдохыг би анзаарлаа. Надад хэлэх гээд нөхрөөс минь болоод хэлж чадаагүй тэр үгс яг юуны тухай байсан нь миний сэтгэлийг оронгоор нэргүүлж асуултаар дүүргэсэн ч би түүнийгээ тайвнаад мэдгэдхийг хүссэнгүй. Сарна ганцаар талдаа автан ямар ч утга учиргүй зүйлсийн талаар ярьж байж болох тул элдв зүйлс ярьж нөхрөө тавгүйтлээгүй дээр
Уцаар асууж худал болно хэмээн үзв. Амталсан гахаа махан хуурга, цагаан будаа, халуун ногоо зэрэг хийсэн оройн хоол минь галтогооны ширээг дүүргэн нөхөр сайнаа хоёр амтархан идэж байх зуур би нойлын өрөө орж сарнаа руу залгалаа. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Сарнаад санаа зовхын хажуугаар нөхрөө хардсан зовлонтой шөнө туйлын удаанаар өнгөрлөө. Өглөө болохоор тайвнаагаас гууж байгаад зөвшөөрөхгүй бол цонхоор гараад ч хамаагүй сарнаатай уулзах талаар бодсоор шөнийг өнгөрөв. Түүнтэй уулзаж байж л санаа минь намрах мэд. Үүр цайхын алдад тайвнаагийн утас дуугарч тэр нойрноосоо сэрэн утсаа авлаа. Би түүний хинтээ ярихыг нь чагнан хэвтэнэ. Байна уу? Хинбэ? Александр ах уу? Юу болов? Юу? Тайвнаа ямар нэг мэдээ сонсоод нойрон сэрэгсэн бололтой уцаа таслаад босоод суучихв. Би өндөөж түүнийхээ араас нь тэврэн "Юу болов Тайвнаа минь?" хэмээн асуухад тэр над руу харж "Сарнагийн би олджээ" гээд дууга хураалаа. Тайвнаа сайнаа бид гурав шүүх хэмлэг дээр яаран ирэхэд энд аль хэдийн маш олон хүмүүс цугласан байлаа. Ямар ч нүүрний хувралгүй янз бүрийн дурамт ховтос сүмссэн тэдгээр хүмүүс бидний рүү сэжигтэйгээр харцгаана. Тэр хүйтэн харцнууд сэтгэлийг нь мөс шиг хайрахад өөрийн ирэхгүй гин бурагийн мэдрэмж төрж нөхрийнхөө араар орон доош харан алхаж яваа би өөрийгөө дахиад л сул дорой гэдгээ мэдрэн энэ хачин газраас буцаад гараад явчихмаар санагдаж ам минь хатаж эхэлсэн ч тэсэх хэрэгтэй байв. Үүдээр орж ирэхэд л Тайвнаа надад "Бид одоо хэцүү зүйлстэй нүүр толно. Чи минь тэсэх хэрэгтэй" гэж шивнэсэн юм. Намайг биеэ удирдахыг хичээх зуур хүлээлтийн танхимд бидэн дээр нэгэн үл таних цагаан халааттай хүн дөхөж ирснээ өөрийг нь дагаж явахыг дохиод эргээд цааш өгдөөгүй алхаад явчихв. Бид ч түүний араас чимээг өгнөр даган алхацгааж гарав. Хүлээлтийн танхим мард хоцорч ямар ч хүнгүй тод гэрэлтэй бөгөөд өөд өдөөсөө харсан олон хаалгатай урт коридор биднийг өгтөн авахад өнөөх хүн тэртээ урд түргэн алхасаар аль хэдийн өөр нэгэн болон руу ирэхчв. Бид алхааныхаа хурдыг нэмэн түүний иргэсэн булангаар даган ирэхэд дахин нэг бүүдгэр гэрэлтэй урт коридор гарч ирж урд яваа тэр хүн биднээс бүр л холдчихсон байлаа. Би бүр гайхаж орхив. Тэр яаж юм хурдан алхаад байна? Биднийг дагуулж яваад тэрээр маш хурдтай алхаж байснаа гацсан юм шиг гинэт зогсож зүүн тийш иргэн нэгэн хаалга онгойлгоод орчих шиг боллоо. Хаалга хүртэл нэлээд хол заатай байсан тул бид яаран алхасаар түүний орсон өрөөний үүдэн дэрв. Задлан шинжилгээ гэсэн хаягтай тэр өрөө рүү би орхоос жиргэж байсан ч бас нүдэрээ харж байж л өөрийн сонссон зүйлтэй итгэхээр байлаа. Бид гурав бие рүүгээ харан орцгоох уу гэсэн харцаар хэсэг харан зогсохоосны дараа Тайвнаа төрүүлж орхоор шийдэн бариулт хүртэл цаанаас нь хэн нэгэн татах шиг болж хаалга өөрөө онгоолоо. Хэн гарч ирж байгаа нь тааварлаагүй ч Сарнагийн аав ах хоёр нь уйлаад гарч ирэхийг би даанч мэдсэнгүй. Их дуугаар цөрхрөн уйлж шүдээ зүүн уйлах ахынхан нүднээс асгарах нулимс часуулаас нь нүрийг нь даган урсаж царай нь хөрөнтөн улаасан байх ба тэр яг л галзуурч байгаа араатын шиг аимшигтай харагдана. Хүүгийнхээ нэг гараас түшин гарч ирэх аав өршлөөтэй нүрээ даган урсах нулимсаа алганыхаа араар арчичгаад ахиж уйлахгүй гэсэн мэт нүдээ завчлана. Ань өчих тоолонд нь нулимс нь гарахыг харсан миний өрөмтөрч өөрийн ирэхгүй амаа дарлаа. Чангаар уйлахгүй гэсэндээ л тэр. Хэдхэн цагийн өмнө хэвлэгдээ хүүхдтэй гэдгээ надад хэлээд гунигтай ахнаар эмнэмсгэлж байсан тэр азгүй бүсгүй. Одоо нэгэнтэй оршихоо болсныг хажуугаар минь өнгөрөх ирсэн гашуун нулимс батлах шиг. Би тэсэлгүй онгорхой хаалгаар орж нүдэрээ харахыг хүссэн зүйлээ хайтал төмөр давхир дээрх нүм нүцгэн төгөлдөр гоо эмгтэй хүний их цогцос нүдэнд минь туслаа. Урт тэгшгэн хөл, савхан цагаан хуруунууд, нарийнхан бэлгүүс, сэргэсэн хоёр хүүх. Цааш нүд харан хуйлан юу ч харагдахгүй боллоо. Гэвч нүдийг минь таглах хуруунуудын завсраар би түүний толгойн байхгүй болчихсныг харлаа. Улаан махан нил гарсан хачин эвгүй харагдах мухар хүзүүл байв. Хашгирах гэсэн ч хоолой минь гаралгүй муужран унахтаа нөхөр минь түшин авахыг мэдэрлээ. Үгүй. Сэрэхтэй би гэртээ биш цагдаагийн газарт хэн нэгэн даргын орон дээр хэвдэж байлаа. Александр ах, Тайвнаа, Сайнаа гэд бүгд л байцаагдаж миний ээлж иржээ.
10 минутын өмнө сэрсэнж унтаж буй мэт нүдээ анин хэвтэхдээ би хамгийн сүүлд харсан сонссон аимшигт явдлуудаа яг ямар утгатайг нь бодож байлаа. Эмэгтэй хүний эмзэг аймхаа зангаа тур төвчин болоод байгаа бүх зүйлсийн талаар дахин нэг эргцүүлсэн юм. Хэрвээ ингээд айгаад, уйлаад байгаад л байвал нэг л өдөр би ч гэсэн ухаж магадгүй болоод байгаа болохоор л тэр. Хөөхөө Сарнагийн хамгийн сүүл надад юуны талаар хэлэх гэж байгаад нөхрийг минь хараад хэлэлгүй өнгөрсөн. Хинээс тэгтлээ их айгаад байсан сэтгэл зовоож бас тэр талаар олж мэдэх гэсэн зорилго надад бий боллоо. Би хизээч ямар нэгэн зүйлийн талаар ингэж их мэдхийг хүсэж байсангүй. Өөртөөгөө холбоотой, өөрийнх нь мэддэггүй өнгөрсөн амьдралтай нь холбоотой айдас дагуулсан тийм нууцын талаар надаас өөр хинч байсан мэдхийг л хүсэх байсан байх. Би тэр бүхний талаар эргцүүлэн хорхоод чоргүй байж зэрлэгээр алагдсан хөөхий Сарнаг бодон унагсан нулимсаа орчичгаад бостол таймнаа над дээр хурчрын хажууд сууж уруул дээр минь үсээд чи минь зүгээр үү? Ярьж чадхаар байна уу? Гэж асуун гарт минь аяхтай жимсний шүүс бариуллаа. Би түүнээс нь багахан балгачаад мэдэхгүй. Би хинтэй ч ярмааргүй байна. Химэн сул хэлтэл таймнаа бухимдах шиг болж тэр хамгийн сүүлд чамтай цуг байсан болохоор тэд чамаас ямар нэг юм мэднэ гэж найдаж байгаа. Чамаас мэддэг бүхэл юмыг чинь асууна. Ямар ч хамаагүй огт мэддэггүй зүйлсийн чинь талаар хүртэл асууна. Бүр тулгаж ч магадгүй. Гэж хэлээд санаа алдлаа. Дугандах хүс нь бурзааж үс нь хэлбэрээ алджээ. Тэр үргэлжлүүлэн нүдрөө минь харж дуугаа намсгаад хонгор минь Сарнаа чамд нөхрийнхөө үхлийн талаар ч юм уу эсвэл өөр ямар нэгэн зүйлийн тухай хэлсэн үү хэмээн нухацтайгаар асуулаа. Мэдээж тэр надад өөртөө минь холбоотой нууц гэх зүйлийн талаар хэлсэн. Бас өнгөрсөн амьдрал минь тэр чигтээ худал гэсэн. Айж сандран үргэлжлүүлэн хэлэх гэж байхад нь таймнаа орж ирэхэд тэр хэлгүй мэт юу ч ярихаа болчихсон. Энд нэг л учир байгаа. Магадгүй нөхрийнх нь нөхөл болон өчигдрийн өөрийнх нь нөхөлч гэсэн тэр хэлэх гээд байсан зүйлтэй холбоотой. Тэр нууцыг олж мэдэх хүсэл минь улам л нэмэгдэх шиг. Гэхдээ нөхөр минь бас мэдхийг үнэхээр хүсэж байгаа нь харагдана. Намайг цагдаад ямар нэгэн зүйл хэлчихвээ гэж айж байгаа нь анзаарагдана. Тэгэхээр нөхөртэй минь бас холбоотой нь үнэн болж таарлаа. Магадгүй бидэнд аюултай байх. Тиймээс би өөрөө олж мэдтлээ хэнд ч юу ч ярихгүй байх талаар шийдлээ. Нөхөртөө ч гэсэн. Би тэр үеийн яриаг эргэн санахыг оролдож байгаа мэт царайлж нөхөрлөөгөө нэг хором ширтгэд тэр нүднээс минь ямар нэгэн бяцхан зүйл хааж байгаа нь илт байв. Би чамдаа маш их хайртай. Гэхдээ энэ талаар чамдаа хэлж чадахгүй нь. Тэр надад алхтай юм хэлээгүй. Жирэмсэн гэдгээл хэлсэн. Хүүхдээ хинэх гэдгийг нь мэдэхгүй ч их л хайрлаж байсан. Нөхөр нөхснээс хойш өөрөөс нь бүх хүмүүст үлэх болсон гэсэн. Би өөр юм сонсоогүй. Тэр надад юу хэлэх ёстой байсан гэж. Би аль болох бодит мэд таймнаар хэллээ. Нөхөр минь надад итгэсэн бололтой дахин санаа алдаж. За тийм бол яах вэ? Өөрийн сонссон бүхнээ л ярьдаа. Өнгөрсөн шөнө чи бит хоёр болон сайнаа гэртээ байсан нь Александр ах харин ажил дээрээ байсан нь батлагдсан. Тиймээс тэд чамаас олон юм асуухгүй байхаа. Хүчтэй байгаараа хонгор минь. Тэр ингэж хэлээд гараад явлаа. Оронд нь залуухан энгийн хувцастай бас нэг онцгой шиг царайтай ир орж ирэн намайг сандал дээр суухыг ураад өөрөө нөгөө талд нь суув. Би түүний өөдөөс нь ихэмсгээр харан урд сууж бидний яриа эхэллээ. Хонгор зул. Та хамгийн сүүлд талигаачтай юуны талаар ярьсан бэ? Тэр танд ямар нэгэн ноцтой зүйлийн тухай хэлсэн үү? Хэрвээ хэлсэн бол та биднээс нэг ч юм нуулгүй бүгдийг нь нэртхэн ярьсан дээр гэдгийг хэлье. Нуувал та өөрийгөө л энэ хэрэгт хамааралтай болгож байна гэсэн үг. Бас өөрийгөө аюулд оруулж байгаагаа мартаж болохгүй. Бидний зорилго бол таны найзуудыг алсан алуурчныг барих явдал. Өөдөөс минь харан нэг л өгүүлбэрээ давтах залуу намайг мэдих бүхнээ дутуу яриад байгааг гадарлан Сарнагийн ярьсан зөвлөлийн талаар дахин асуусаар түүнд би Сарнагийн талаар бүгдийг ярьсанж надтай холбоотой тэр нууцын талаар юу ч хэлсэнгүй. Энэ нь надад болон таймнад минь халтай очир бас би өөрөө түүний юуны тухай хэлснийг нь олж мэдээчгүй болохоор тэр талаар ярьсангүй. Тэр нууц дотор нь миний болон таймнагийн хар зүйлс байхыг ч өгөөсөхгүй. Би өнгөрсөн амьдралаа сайн мэдэхгүй шүү дээ. Түүнийг энэ цагтаа мөр цөөр байгаад олчихвол бидний сайхан амьдрал тэгээд л баларлаа л гэсэн үг.
Энгийн үед сэтгэл эмзэг болж айдас сандрал нэмэгдэн эмгтээлэг байдал минь дамгаалдагч энэ удаад би жаахан тэсэх хэрэгтэй болсноо мэдэрч байлаа. Одоо айж хуйлж эрхлэх цаг биш шүү хонгороо. Би өөрийн мэдсэн сонссон бүх зүйлээ танд ярьлаа. Надаас өөр ямар нууц хайгаад байгааг чинь би өөрөөсөө ойлгохгүй байна. Өөр ярих юм надад алга. Та нэг юм нуугаад л байна да. Тэр үнэхээр намайг нэвт шөвлөшөрдөх бөгөөд нүдний минь хөдөлгөөнөөс худлаа ярьж байгаа эсхийг гişэртэн. Анх хайсандаа түүнд хамаг юмаа дэлгэчих шахсан ч хэний ч мэдэхгүй байгаа өөртөөгөө холбоотой нууцыг яг ямар учиртай болохыг нь мэдэхгүй байж цагдаа тэлж болохгүй гэдгийг би ойлгож байлаа. Тэр нууц миний болон нөхрийн минь эсрэгч байж болох учир нуусаар. Хидээ зүрх бөмбөн цохилж сэтгэл түгшивч шанаадахан хөл сурсаж ам цанговч хуруугаар өөрийн эрэхгүй хөдөлж ямар нэгэн оролдовч харц минь хан руу далдарчих гээд байсан ч би түүн рүү ихслэн ширцээр юу ч нуугаагүй мэд өөртөө ихтэй зоригтой байх гэж хичээсээр надад хэцүү үед үргэлж тайвнаа минь хажууд байдаг ч энэ удаад тэр байхгүй байлаа. Түүнийгээ бодохоор учиргүй санаж уйлчих гээд байсан ч энэ удаад тэсэх хэрэгтэй байв. Тэр хаалганы цаанд намайг хүлээж байгаа байх. Эсвэл энэ байцаалтыг зогсоож намайг гаргахаар хаа нэг тийш хэн нэгэнтэй уулзахаар яран алхаж байгаа. Тиймээс би энд төвчээртэй бөгөөд бардан байх нь чухал байлаа. Та ер нь талигаа чихэр зэрэг мэдэх вэ? Түүнтэй холбоотой аминд нь хүрсэн байж мэдэх хүмүүс ч юм уу? Байцаагч надаас Сарнагийн талаар дахин асуухад гинэт түүний нууц амаргийнхан нэр ороод ирэв. Сарна надад түүнийг зоргоо гэдэг гэж нэг удаа хэлж байсныг нь саналаа. Хэдий би тэр залууг энэ хэрэгт худахыг хүсэхгүй байсан ч тэр найзыг минь гансаардаж зовох үед нь хайж явсан болохоор түүнд шанган хүртэхээр шийдлээ. Гэхдээ бас Сарнагийн нөхрийнх нь нүхлийн анхны сэжиглэл тэр байсан болохоор түүнийг энэ хэрэгт хутгаж өөрийнхөө нууцыг хэнд ч мэддэхгүйгээр олох нь зөв юм шиг санагдаж эхлэв. Зоргоо. Уучлаарай. Зоргоо гэж юм бэлээ. Тэр нууц амарганд байсан. Би тэднийг нэг удаа харж, нэг удаа бүр таарсан. Нөхөр нь өгснээс хойш тэр өөрийг нь хаяад алга болчихсон гэж надад ярьж байсан. Түүнд их гомдсон байсан. Тэгэхээр нас барсан Сарнагийн гумад бүрлдэж эхэлж байсан хүүхэд түүнийг ч байж болно гэсэн үг үү? Бас тэр нөхрийнх нь намайд хүрсэн байх магадaltaй юу? Би анх тэгж бодож ирсэн л та. Тэгвэл яагаад цагтад хандаагүй юм бэ? Тэр залуу хүн алах хүн шиг харагдаагүй. Бас найзаагаа хэцүү үед нь зовоож насан туршдаа үзэн ядагдахаас айсан. Нууц амарган Сарнаг мөн адил алсан байвал та яах вэ? Тэр хүн алах хүн шиг харагдаагүй нүдэнд дулаахан гэрчин цуврал алуурчин байвал яах юм бэ? Байцаагчийн сони өвс надад туслаа. Хэрвээ нууц амарган энэ бүхний ард байвал яах вэ? Түүнийг бүр мөсөн өөрийн болгохын тулд нөхрийг нь алсан ч Сарна нөхөртөө чин сэтгэлээсээ хайртай байсан болохоор уурсан нөхрийнх нь араас илгээв. Хэрвээ тийм байвал би буруутан болох нь. Сарна нууц амарган өөрийг нь хаяад явчихсан гэж л надад хэлсэн болохоос өөр зүйл надад яриагүй. Хэрвээ тийм байсан бол надад хэлэх л байсан. Ганцхан надад л хэлэх байсан. За тийм байдаг гэж. Хэрвээ энэ хэргийн ард таны яриад байгаа тэр нууц амарган байвал хонгор зултаа мэдсээр байж хэргийг нүүн дарагдуулсан ялдуунна. Гэхдээ тийм байсан батлагдвал шүү дээ. Тэрнээс өмнө та буруугүй. Харин надад тэр ир ямар царай төрөхтэй хэр зэрэг өндөр болохыг хэлж өгөөч. Бид түүнийг барих болно. Байцаалтаас 3 өдрийн дараа өнөөх цагдаа зоргойг гадаадад байгааг нь олж мэджээ. Гэвч зоргой тэр хэргийн ард байгаагүй нь батлагдсан юм. Зоргой Сарнагийн нөхрийг нь алуулахаас өмнөх өдөр тэр Испани руу загвар өмсгчийн сургууль сурахаар Сарнад хэлэлгүй явсан байлаа. Тэр буруугүй гэдг нь батлагдсан болохоор алуурчин бидэнтэй ойр хаа нэгтэй байгаа нь тодорхой болж түүний ирэл хаасайгүй өрнсөөр. Хар өдрүүд ихснээс хойш 5 дахь нэм гараг айлчлан ирсэн ч байтал улмалд орсон мэт. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэдэгч хизээл бол хизээ алуулж мэдхээр байталд хүйтэн цуст алуурчнаас нуугдмаар айдаж буй бидэнд цаг хугацаа өнгөрөх тусам улмал амьд явах өдрийн тоо гүйцэж байгаа юм шиг хажин их айдас бисийг минь нөмөрч яах нь мэдэгдэхгүй аимшигтай ирээдүйтэй цув гэрж буй хин нэг хүлээн суух нь жинхэнэ сэтгэлийн там байлаа. Сарна үгүй баснаас хойш 7 хоног өнгөрчээ. 2 хоногийн өмнө буюу баасан гарагт түүнийг оршуулсан юм. Надад түүнийг эцсийн замд нь үдэх үнэхээр хэцүү байлаа. Түүний араас гашуудаж би гэр бүлийнх нь хажууд нэг хоромж болтгой тэсгэд бэрх байсан байлээ.
Дүүгийнхээ ирэмдлэгдсэн цогцыг харж уур хилэнтэй автан бараг л галзуурсан ах нь таймнароо даарч нөхрийг минь игээтгэл алчгалгүй цагдаа нарт хүчээр гавлуулан явж би хэд хэдэн хүнд шулам гिचихээрээ дуудулсан билээ. Сарнатай хамгийн сүүлд уулзнаараа манай гэр бүлэл бусдын хараанд дүртэж хөөхий бүсгүйн уур хилэнд автсан ах дүүс нь биднийг үзэн ядаж байгаач бидэнд буруу байхгүй нотлогдсон тул тэд аргагүй эрхэнд бие барин чимээгүй гашуудцгаасан юм. 50 бит хоёрын төгшөөр улам нэмэгдэж гэрээсээ хоёул гаралгүй байгаль дэлхий хэрхэн гандаж бог цонхороо харцгаана. Харин сайнагийн хувьд бүх зүйл эсэргээрээ бөгөөд тэр өглөө эрт гарчгаад хар шөнөөр согтуу орж ирдэг боллоо. Урж өдөр шөнө оршуулгаас ирчгээд шөнжөнгөө уйлж хонохыг нь би сонссон бөгөөд найзын минь нөхөл түүнд хэтэрхий хүн дээр тусаж байгаагийн учрыг мэдэлгүй гайхсан ч тэр сарнаад сэтгэлдээ байсан юм хэмээн тайвнаа надад хэлгээд би түүнийг ойлгож билээ. Бид түүнийг өрөвдөн бас хамаагүй гадуур яваад байгаадаа сэтгэл зовногч тэр хинээс жайлгүй хэний ч үгэнд орохгүй хүсснээ хийхээжээ. Сарнагийн хэлсэн нууцыг олж мэдэх бүтшгүй зүйл мэт санагдана. Бүхэл зүйл надад хаалттай. Ядаж гараад явчихж болохгүй байгаа тул өөрийн эрэхгүй уур минь хурж таймнатай юм ярихаа болсон ч тэр хүслийг минь биелүүлэхгүй байгаа хэвээр. Энэ бүхнийг эргцүүлэн шаналсаар өчигдөр хэтрүүлж уусан сайнаад шүл хийж өгч байх зуураа би галтогооны цонхоор өөдөөс минь харсан байрны булангийн цонхоор хэн нэгэн над руу далалахыг харлаа. Юудэнтэй цам цөмссөн тул царайн сайн харагдахгүй байсан ч тэр өөрийг нь анзаарсныг мэдсэн бололтой гараа далалхаа болж гартаа бичгтэй цаас барин цонхондоо наачав. Надад уншуулахаар хичээж буй тэр бичгийг нь цонхондоо наалтан байж уншвал хонгороо тэд хуурамч гэсэн байлаа. Энэ үгсийг уншаад би хэсэгхэн хугацаанд яахаа мэдэхгүй балмагдаж орхилоо. Учир нь тэр бүхнийг мэддэг бас хэлхээр оролдож байгаа цор ганц хүн байх гэдгийг би зөнгөөрөө тааварлаж орхив. Тэр алуурч юм болов уу? Тог татарсан бороотой төр шөнө гэрийн минь гадаа намайг хараад зогсож байсан тэр хүн үү? Тийм ээ, тэр л мөн байх. Тэр намайг алах гэж байна уу? Эсвэл үгүй юу? Чи юу хүн бэ? Яаж миний нэрийг мэдж байгаа юм? Чиний бичсэн үгс ямар учиртай юм? Би болдгол цонхоо онгоолгоод ингэж хашгирмаар байсан ч нөхөр минь байгаа болохоор болохгүй байв. Тэр надаас эртнээс ямар нэг зүйл нуудаг байсныг мэднэ. Одоо ч нуусаар байгаа. Би цонхны цаанд байгаа түүнд хүлээж байх хэмээн гараараа дохиод ямар нэг томхон шиг бичих зүйл хайхаар цаад өрөөнд орж бодолж гарлаа. Энд биччихээр зүйлс юу ч байсангүй. Тамнагийн цуулсан дуу сайнагийн өрөөнөөс сонсогдно. Болил да сайна, чи бүгдийг баллах нь байна. Жаахан төвчээртэй бай заа юу? Тэр бүгдийг баллах гэж юуг баллах талаар яриад байгаа юм болоо? Би сандран яахаа мэдэхгүй байж байснаа гинэт нэг мэрэгэн санаа оож цүнхээ ухлаа. Буцан яарсаар галтогоонд орж ирэн цонхоор харвал тэр цонхныхоо цаана намайг хүлээн байсаар байв. Хин гэдгийг нь яг яах гээд байгааг нь сайн мэдэхгүй байж би яагаад ч юм түүнийг харсандаа баярлав. Түүнд утасны дугаараа өгч ярилцах нь зүйтэй гэж би шийдлээ. Гэхдээ ингэх нь зөв үү буруу юу? Би хэсэг эргэлзэж түүнд утасны дугаараа өгөхөө нэг болохоор шийдэн уруулын бодог барьсан хуруунуудаа цонхноос холдууллаа. Энэ аюултай. Би түүнээс ямар нэгэн баталгаа хүссэн мэт нүүрлүүнд хэсэг ширтэв. Надад аюул учруулахыг хүсээгүй гэсэн баталгааг чимээг өгнөр шаардаж намайг юу хүсэж байгааг ойлгоосой гэж найдсаар. Гэтэл тэр над руу хөдөлгөөнгүй харж байснаа удаанаар юудэнгээ тайллаа. Сөөдрийн цаанаас нүүр дүүрэн шарах сорив, тачирхан үс, өндөр хамар, хэлж баршгүй зовлон үтсэн царай гарч ирлээ. Нулимс цэлэлцүүлэн гялалзах гүн нүд нь миний сэтгэлийг туйлан ихээр хөдөлгөв. Тэр цонхон дээрээ алгаа нааж, над руу яг л хамгийн хайртай хэн нэгэн рүүгээ харж байгаа мэт харсаар нулимс урсахыг би харлаа. Яагаад ч би ч гэсэн түүнийг хараад л байхыг хүсв. Түүнийг яг энэ мөчөд анх удаа харж байгаа юм шиг боловч өмнө нь маш сайн таньдагч байсан юм шиг санагдан сэтгэл минь хөдөлжээ. Зүрх сэтгэл минь түүний харцад бүрэн найдаж би чичирсэн гараар утасны дугаараа цонхон дээр уруулын бодгаараа бичин үлдээлээ. Гэвч тэр утасны дугаарыг минь анзааралгүй намайг л ширцээр. Гэтэл хонгороо гэх нөхрийн минь дуу гарч би ч олсондоо золтойл хашгирчихсангүй. Түүний хүлийн чимээ нааш ирж байх шиг тул би гэлс алчуур шүүрэн авч цонхон дээрх утасны дугаараа арчиж гарлаа. Хэрвээ тэр үүнийг харвал юу болохыг би мэдэхгүй. Хэдий тэр нэг удаач болов надад уурлан бид минь гар хурч байгаагүй.
Тэр бүхэл хатуугч хэлж үзээгүйч би түүнээс үхтлээ айж байгаагаа өөрөө ч гайхсаар уруулын будгаа бүгдийг нь очиж дуусган эргэж харлаа. Таймнаа өөдөөс минь харан зогсно. Би харсан. Гэх харснаас нь үхтлээ айж зогсохдоо би гэрээр дүүрэн тулынхан үнэртэй байгааг мөн л анзаарч шүл хийж байснаа гинэт саналаа. Хийж байсан аяхан шүл рүүгээ харвал аль хөдийн шүл нь буцалсаар ширгэж хэдхэн ширхэг махан харагдаж байлаа. Оо залиг гэж. Сандарсан би халаагуурыг салган шүлээг авахаар үг хэлхийн зургийн ухас хийхдээ халсандаа бараг улаасан гостролын бариулаас атгachав. Яа! Дууман тэнгэрт хатан бараг наалцсан гараа салгаж авсан би өвдөлн суугаад ямар ч удирдлаггүйгээр уйлж гарлаа. Гарын минь нэмзэгээр сулайн түлэгдэж цус шууран тэсхийн аргагүй өвдөнө. Үнэхээр аимшигтай өвдөлт. Хонгор минь тэсээрээ би хажууд чинь байна. Сайнаа хурлаараа нааша өрөөдөр. Таймнаа намайг тэрвэрэн тайвширхыг гуйсаар удалгүй сайнаа галтгоонд гүйн орж ирэхийг би анзаарав. Сайнаа ахын дөө хонгорыг аваад гар гэмтлийн имлэг явцгаая. Сайнаа намайг тайвшруулахыг хичээн хажуугаас минь туршсээр өмссөн хувцастай минь авч гарч байх хооронд би галтгоо руу харвал таймнаа миний уруулын будгийг барьчихсан цонх руу хараад зогсож байлаа. Өвдөлтөө тэсэлгүй замдаа ухаан алдсан би имлэг зэрхэд таймнаа намайг хараад сууж байв. Гарын минь өвдөлт хамаагүй дээрдэжээ. Хэсэгхэн хормын өмнө болсон зүйлсийн талаар таймнаад юу гэж хэлэх бол хэмээн хүлээж хэвтэхдээ зүрх минь төгсөж байлаа. Чи намайг хараагүй байх. Гэхдээ л чи гадралсан. Хонгор минь зүгээр үү? Одоо өвдөж гэнэ үү? Надаас инхри хоолоогоор ингэж асуухт нь би зүгээр л толгой сэгсэрлээ. Тэр тонгойж ургал дээр минь өсөв. Төвний энэ үнсэлд намайг уйраан тайвшруулдаг эд шүдтэй билээ. Өөрийн ирэхгүй нулимс гарч хоёр тийш урсан дэрэнд шингэх шиг болж уртаар санаа алдахад түүний наман хоолой нь гарч түлэйхэн үнэртэйд байхаар нь галтогоонд орж иртэл шүлчин ширэгчгсэн чи минь уруулын будгаа бариад зогсож байсан гэж хэлэхэд нь намсгал давчтан баглах шиг боллоо. Тэр өргөжлүүлэн би чамаагаа ойлгож байна. Чи сарын турш нэг шудаа нүрээ будаж гадуур гараагүй. Эмэгтэй хүний хувьд энэ чамд хэцүү байгаа байх. Гэхдээ хийж байгаа хоолой хүртэл мартаад өөрийгөө анхаарч болохгүй. Ухаан санаа чинь хаана явнаа хонгороо минь гэлээ. Тэр ямар ч байсан намайг мэдээгүй бололтой хэмээн сэтгэл минь баг зэрэг тайвширлаа. Гэхдээ л гадралсан байх гэсэн айдас дотор оршсоор байсан тул үүнийгээ эрх цангаараа нуун далдалахаар шийдэв. Мэдхгүй, би үнэхээр мэдгүй байна. Би түүнд өөр зүйл хэлсэнгүй буруу хараад хэвтчихв. Таймнаа ил гарсан шилэн хүзүүн дээр минь үсээд хайрыгаа уучлаарай. Би чамаагаа түр түр мартчихаж одооноос эхлээд хоёулаа хуучин хэвэндээ орж урдын шигээ сайхан амьдарцгаая заа юу гэлээ. За ганцаараа жоохон бай даа хонгор минь. Би удахгүй орж ирнэ. Тэгэд харьцгаая. Оо нэрээ гараа одоохондоо хөдөлгөж болохгүйг жимч хэлсэн шүү. Тэр ингэж хэлчихэд гараад явлаа. Би өндөөж гараа харвал ямар нэгэн боолт хийгдээгүй зөвхөн гэлгар уут шиг нэмгэн материалаар л бүрхэгдэжээ. Ямар ч байсан байдал төсөөлж байснаас дээр байгаа нь сэтгэлийг минь багшгисан тайвшруулж өөр зүйлийн талаар бодохдогоо бололоо. Тэр гэнэт түүний талаарх бодвол тархинд харан орж ирхэн тэр. Үүнийг дагаад тэр утасны дугаарыг бичиж авч амжсан болов уу? Амжаагүй болов уу? Гэсэн бодол төрж хэрвээ амжсан бол над руу залгасан болов уу? Гэсэн айдас догтлол зэрэгцэн төрөхөд өөрийн ирэхгүй гараараа халаасаа тэмтэрчгээд уцаа гэртээ орхисноо санав. Одоо гэрт хүн байгаа болоо. Сайнаа эсвэл тайвнаа намайг энд байх хооронд гэрт очихт нь гай таарч утас дугаараад ярьчихсан байх үдээ. Тэгэд мэдчихвэл яана. Гэхдээ ярьлаа гэхэд миний хоолой биш л бол таслах байх. Түүний надаас илүү ухаантай байх гэж найдаа та. Эмэлгээс буцаж ирэхэд утас хасаар байсан байрандаа байсан ч нэг ч дуудлага ирээгүй байлаа. Би үүнд нэг талаараа байрласан ч нөгөө талаар над руу залгаагүйд гайхав. Тэр бичиж авч амжаагүй эсвэл буруу биччихсэн байж магадгүй. Гэхдээ л тэр над руу залгах ёстой гэсэн бодол төрж түүнийг хүлээсээр түүнийг бодсоор байлаа. Түүний танил юм шиг тэр харсан бодлоос үл гарна. Намайг хараад уйлж байсанд нь бас гайхна. Яагаад тэгсэн болоо гэсэн асуулт төрөгч хариултыг тэр л мэдэж байгаа байх гэдэгт итгэнэ. Тиймээс л дугаарыг минь ичингүүрэн гуйж авсан дурлалт хүүхнээ залгахыг тэсэлгүй хүлээх гинэн охин мэтэл хүлээсээр хэдэн цаг өнгөрч орой боллоо.
Уг нь хоол хийхдээ галтайгоонд очиж цонх руу гарыг гэж бодсон ч гар түлэгцэн шалтгаанаар нөхөр минь надаар хоол хийлгэхгүй, дуудлагаар хоол захиалчихсан тул шалтгаангүйгээр галтайгоонд орж болохгүй байв. Уг нь нусуух нэрээдлэр хэд хэдэн удаа орсон ч тэр бүрийд цонхны цаанд хинч байхгүй бөгөөд гэрэлгүй харанхуй байлаа. Нэгдэх өдрийн өглөө болж би түүнийг боцоор сэрв. Өглөө болгон айдас гунигт автан сэрдэгч өнөөдөр нэг л өөр байлаа. Хэдэн 7 хоног бүрхэг байсан тэнгэрт нар гээж сайнагийн дэрснээс хойш анх удаа цонхоор нарны алтлаг туяа орж ирж бүүдгэр өрөөнүүдийг гэрэлтүүлэхийг харлаа. Айдас минь багасч сэтгэл бөөн эргэлзээгээр л дүүрчээ. Нөхөр минь ажилдаа явсан бололтой байхгүй байх ба сайнаа галтгоонд хоол хийж буй юм шиг ямар нэгэн зүйл шарагдах чимээ гарч амттай үнэр үнэртэн. Би басан нүүр амаа янзчгаад галтгоо руу орвол үнэхээр л сайнаа ёсолтын ховцос өмсөж хормогч зүүчгсэн хоол хийж байлаа. Намайг ирснээс хойш тэр анх удаа л хоол хийж буйн юм. Ширээн дээр шарсан өндөг болон шарсан зайдас, соустай бөөрөнхийн мах, холж агшаасан цагаан болон гурвалжин будаа, янз бүрийн хачир, мөн жимсний шүүс үрж тавьсан харагдана. Үхрийн махан стейкийг шар аргаар амтлан шарж буй сайнаа намайг анзааран "Өглөөний минь тонгороо өгчээ" хэмээн хөвгчлөлтэйгээр хэллээ. Би яагаад ч юм инээд алдан "Үгүй ээлгүүдээ чи энэ бүгдийг хийлээ гэж үү" гэчгэв. Тэр инээмсэглэн "Та ирснээсээ хойш дандаа л хоол идэг байсан штэ. Тайвнайх өнөөдөр буцна гэсэн. Тиймээс таныг үдэж бас үргэлж амттай сайхан хоол хийж өгдөг байсанд талархаад энэ хоолыг хийж байгаа юм аа. Бас өчигдрийн захиалгын хоол үнэхээр хөгийн амттай байсан шүү" гэлээ. Түүний хамгийн их хэлсэн өгүүлбэр нь бараг энэ байсан бөгөөд мөн надад зориулж хоол хийсэнд сэтгэл минь хөдөлж түүнд баярлан бүр хайр хүрээд явчихв. Гэхдээ өнөөдөр намайг явна гэснийг сонсоод гайхлаа. Гол нь тайвнаа надад өнөөдөр харна гэж хэлээгүүд нь гайхсан ч түүнийг мартсан юм байх гэж бодоод л өнгөрөв. Харин гэж бодтол харин ч сайхан санагдах бөгөөд өөртөө байшингаа би үнэхээр санаж байлаа. Түүний хийсэн хоол нь амттайгийн дээр маш их байв. Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүрэх айдас гунигт автан олигтойч хоол идэхгүй байсан. Дүүгийнхэн хоолноо цадатлаа идэж өөрийн дуртай White Rose дарсыг амталсан нь бүр сэтгэл хөдлөгөж чин сэтгэлээсээ нэмсгэлж байхдаа би үнэхээр жаргалтай байдгаа дахин мэдрэв. Баярлалаа дүү минь, чамайг ийм сайхан хоол хийдэг гэж үнэхээр мэдсэнгүү. Сайхан хоол хийдэг шигээ сайн сэтгэл зүйч байгаарай. Гэхэд тэр "Баярлалаа өгч минь. Сайхан хоол хийх тийм ч хэцүү биш шүү дээ. Харин хүний бодлыг өөрчлөх хэцүү. Яг үнэндээ би өөрийнхөө сэтгэл зүйг хүртэл сайн ойлгодгүй" гээд гэмгүйхнээр инээмсэглэлээ. Бусдыг ятгаж бодлыг нь өөрчлөх тийм хэцүү гэж үү? Бараг боломжгүй. Ихэнх хүмүүс хизээч өөрчлөгддөггүй. Харгас, амиа бодсон, хар дарсан зүүдэнд орж ирдэг мангаснаач долоон дор хүмүүс. Эдгээр үгсийг хэлж байхдаа нүүр нь хувирч бараантан духан үршлээдгэн тэр. Саяны үгсийг сэтгэл зүрхнээсээ хэлсэн гэж бодоход хүргэлээ. Сайнаа үргэлжлүүлэн "Тийм л хүн болчихгүй юмсан даа л гэж хүсэх юм" гээд санаа алдлаа. Би түүний ирээдүйдээ санаа зовниж буй энэ байдлыг нь дээш өргөхийн тулд "Юу гэж дээ? Чи хизээж тийм хүн болохгүй сайнаа. Тэгж амьдрах шаардлагагүй" гэхэд "Шаардлагатай ч байж магадгүй" гээд дуугаа хураав. Түүний хэлсэн үг намайг бодлогошироход хүргэлээ. Сайнаа нэг бол жаахан гутран гүзэлтэй, эсвэл шаналдаг зовлон ч юм уу ямар нэгэн нууц дотор нь байдаг байх. Мэдээж байлгүй л яахав дээ. Саяхан юу боллоо доо. Чи ямар нэг юмны талаар хит их бодоод түүндээ шаналаад байдаг бах. Хүн болгон л ингэдэг штэ. Яг тэр үедээ өөр сайхан зүйлийн талаар бодож болдоггүй юм уу? Мэдэхгүй юм да. Би өөрийгөө ч юу бодоод байгаагаа сайн мэддэггүй гэж хэлсэн шүү дээ. Тэр ингэж хэлээд өөрийн хундганд аягалсан дарсаа нэг амьсгаагаар хүндрөв. Том хундгаар дүүрэн дарс шүү дээ. Түүнд ямар нэгэн асуудал байгаа нь илт. Хэрэг дуралдаг зам минь хөдөлж би түүнээс "Чамайг зовоод үзвэл байдаг юм уу дүү минь? Сарнагийн талаар ч юм уу?" хэмээн асуучхав. Үүний дараа түүний нэрийг хэлсэндээ харамслаа. Гэвч энэ сайнад тийм ч хүн дээр нөлөөлсөнгүй бололтой тэр гунигтайгаар инээмсэглэн "Сарнагийн тархинд юу байдгийг би үнэхээр мэддэггүй байсан. Тэр тэнэг чим шиг, ухаантай чим шиг, гинэн чим шиг, хашир чим шиг. Надад сайн чим шиг, үгүй чим шиг. Тийм эргэлзмээр ааштай бүсгүй байсан.
Байж болох сонголтуудаас хамгийн мууг нь хийж хайрладаг хүмүүсээ өөрөөсөө түлхдэг байсан тийм л хүүхэн. Тэгээд л тэр одоо алгадаа гэд дууга хураав. Түүний талаар асуусан дуучлаарай. Зүгээр лээ, би байнга л боддгийн. Тэр ингэж хэлчихэд өрөөлүгээ босоод явчихв. Би аяг тавгнуудыг янзалгаар бостол намайг дуудах шиг болов. Сайнаа намайг өрөөнөөсөө дууджээ. Яваад очтол гартаа нэг хавцтай зүйл барьчихсан намайг орон дээрээ суухыг урахад надад ямар нэгэн зүйл үзүүлэхэндээ гэсэн гордлого төрлөө. Орон дээр нь суухад тэр хажууд минь суугаад өнөөх хавцаа нэм үзүүлв. Өө тэнгэр минь. Би сарнаа тэр хоёрын хамтдаа аз жаргалтай байгаа маш олон зургуудыг олж харлаа. Нуурын ирэг дээр, өндөр уулын ороо дээр, усан сангийн хажууд, хүүхдийн парк дээр хөтөлцөж тэврэлсэн, үнсэлсэн гихмит зургууд байх бөгөөд сарнаа хамаагүй залуухан байсан харагдана. Сайнаа тэдгээр зургуудаа надад үзүүлчихэд сайхан харагдаж байгааз. Тэр мөнхөд надтай хамт байх юм шиг л аашилж байгаад нэг л өдөр танихгүй хүн болчихсон. Би ихэндээ гайхаж надаар тоглоод байгаа юм бахтаа гэж бодож байсан ч тэр надаас зүгээр л уйдсан гэсэн. Тэр ер нь л өөрийгөө ямар нэгэн юмнаас хордон уйддаг гэж ярьдаг байсан ч надаас уйдна гэж бодоогүй. Тэр надаас уйдаж өөр залуутай уулзсан даруйдаа секстэд л хуйдаад л дахиад л өөр залуутай уулздаг нэг тийм үнэгүй яахан болж хувирсан. Надад ямар хэцүү байсан гэж санана. Заримдаа намайг дуудана. Би дуудсан газар нохоо шиг үгөөд очиход тэр аль хэдийн алга болчихсон өөр газар өөр залуутай явж байдаг. Эсвэл над дээр ирж байна гэчгээд замбасаа алга болчихдог. Тийм бол новшин ааштай байж үлээ. Мянга яриад загнаад хэрэлдээд ямар ч нэмэргүй гэдгийг би сүүлд ойлгосон. Одоо намайг яагаад сэтгэл зүйч болсныг ойлгож байна уу? Би тэр тэнгийг л өөрчлөхийг хичээсэн. Түүний хоолой зангируулан хэлсэн урт удаан өгүүлбэрүүд намайг хүнд байдалд орууллаа. Би сарнагийн өмнөөс нь нэвчэж ойлгох шиг болж түүнийг тэврэв. Баярлалаа өгч минь. Сүүл хизээ тэврүүлснээ мартчихаж. Зүгээр дээ. Хэн нэгнийг тэврэх нь надад таалагддаг. Та сэтгэлийг минь зовоодог өөр зүйлсийн талаар мэдмээр байна уу? Би түүнд мэдмээр байна гэж хэлээгүйч зүгээр л толгой тохив. Тэр үнийг мэдсэн бололтой намайг тэврэхээ болон гараа аваад цагаан цамцаа тайлж дараа нь ботволко тайллаа. Би түүний цээжин дундаас сүгтчихсэн юм шиг том сориг олж харав. Эвгүй сорвийг нь харахад л би харзааж өөрийн ирэхгүй ярвайсан ч би түүнийг зөвөр ойлгохыг хичээн. Энэ юуны сорив вэ? Гэж асуухад тэр өнөөх сорвин дээрээ гараа явуулан зарим хүмүүс төрөхдөө л азгүй төрдөг. Тэдний нэг нь би. Юу гэнэ? Бусад энгийн хүмүүсийн уушиг ходоод хоёр нь тус тустай байрладаг. Харин минийх тийм биш байсан. Өөрөөр хэлбэл наалдчихсан байсан гэсэн үг. Тэр дуу хоолойгоо намсхан нэг хэвийн хэмнэлээр тайвнаар тайлбарлах гэж хичээж байгаа нь харагдана. Ямар амар юм бэ? Тэгээд яасан? Эмчилсэн үү? Үгүй, яг ч тийм биш. Эмчлэх ямар ч боломжгүй, харин солихол боломжтой байсан. Өөр надтай адилхан 19 настай эрэгтэй хүний ходоод уушиг хоёр тэрүүд яаралтай хэрэгтэй байсан мэл та. Гэрч надад ивэрүүл ходоод уушгаа өгөөд өөрөө өөхөх хүн байхгүй тодорхой шүү дээ. Түүний юу гэх гээд байгааг би бараг л ойлголоо. Үүнийг хэлэхэд хэцүү байгаа нь анзаарагдана. Тэгээд яасан гэж нэгэн удаа аимшигтай өвдөж ухаан алдснаа сандаг. Сэрэхтэй би шинэ эргэтнүүдтэй болчихсон байсан. Нэг талаараа сайхан байсан ч нөгөө талаараа надад эргэтнээ өгсөн хүнийг өгсөн байх гэж бодохоор эвгүй байдгийн. Надад хийсэн нэмчилгээ хууль бус. Тэгээд ч бараг боломжгүй байсан ч Алекс ахнууцаар хийсэн гэсэн. Александр ах уу? Тийм ээ. Түүнд мэс заслын тал ирж чадахгүй юм гэж байхгүй гэж хүмүүс ярьдаг. Тэглэр төрсөн дүү нөхөх гээд байхад хин ч аврахыг л хичээх байсан байх. Тэгвэл чамд эргэтнүүдээ өгсөн хүний талаар юу гэж бодож байна? Энэ тухай чи мэдсэн л хэлгүй дээ. Алекс ах хэлэхдээ автомашины осолд ороод эмнэлэгт хүргэх замдаа дөрөвний машинд нас барсан нэг хүүгийн эрэгтэй надад аваад гэж гисэн гисэн. Бурхан минь гэж. Би дуу алдахгүй байж чадсангүй. Энэ нэг талаараа үнэхээр хүний үнэргүй үйлдэл байлаа. Өгсөн хүний эргэтнийг зөвшөөрөлгүй авчихсан гэх нэг тийм дотор ард замаар хачин мэдрэмж. Сайнаа намайг ярьсан яриаг нь яаж хүлээн авсныг анзаарч хаад нүдний шилээ засан. Энэ талаар цөөхөн хүмүүс мэддэг нэг нь та боллоо. Хэрвээ намайг өөрт чи энэ талаар хэлснийг ахнаар мэдвэл
Би л зүгээр өнгөрөхгүй байх. Тиймээс чимээгүй байна гэж найдаж шүү хонгорогчээ гэлээ. Түүний надад зориулан хэлсэн зөвлөх болон анхааруулах өнгөс хосолсон үгийг сонссон би шүлсээ залхиад чимээгүй гэхнээр толгой төглөө. Санаа үргэлжлүүлэн миний өнгөрсөн дурсамжууд хаяа орж ирэн намайг зовоод өгч би ирээдүйг сайхан болно гэж найдаж л байна да. Ирээдүйгөө сайхыг хүсэхгүй байна. Бас таач гэсэн айх хэрэггүй дээ. Таныг хэн ч алгахыг хүсэхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр ингэж хэлээд өнөөх инээмсэглэлээрээ инээлээ. Би ч өөдөөс нь хариу инээмсэглэж юу гэж дээ санаа зовлтгүй дээ. Игшин нэхэн боддогч тийм ч их ярьдаггүй гэлээ. Өдшин 21 цаг өнгөрөхөд бид цаанагийн гэрээс явцгаалаа. Машиныхаа цонхоор өнөөх байрны цонх руу харахад харанхуй бөгөөд хоосон хിവэрэ байсан нь сэтгэл хачин болгосон ч түүнийг залгана гэж найдсаар. Хэсэг хугацаанд гэрээс гарахгүй байж байгаад гарах нь туйлын сайхан мэдрэмж надад төрүүллээ. Хотын төвийн гэрлэн чимэглэлүүдээс ч энэ тентгүй олон хүмүүс нээлтэн алхах ба тэд ямар нэгэн айдас сэргэлзээний талаар үүрт мартсан юм шиг харагдана. Хотын төвөөс гарсны дараа зам мөрөгсөж эл хол болчихов. Хайрт минь хурдаа нэмэж. Тайвна намайг сонсоод хурдаа нэмлээ. Би цонхоо доошлуулан гараа гаргаж салхийг мэдрэв. Салхи хөтөн хэдий ч аятайхан мэдрэмж төрүүлнэ. Гэвч тайвна нэг л удаан яваад байх шиг санагсан тул түүнээс дахин хурдаа нэмхийг хүслээ. Хайрт минь дахиад хурдаа нэмэлтээ. Чи нэг л удаан яваад байх шиг санагдаад ах юм. Аюул тааш дээ хонгороо минь. Юунаас хайгаавдээ. Зүгээр л нэмэлтээ. За ойлголоо. Хурдны самбар 100 давсан харагдаж зам өөдөөс босоод ирэв. Зүрх цээжиндээ бололон амьсгал давчдаж би аажмаар хажуу тийш насаар толгоогоо цонхоор гаргалаа. Гайхалтай. Хүчтэй ширүүн хөтөн салхи хэдий нүүр нүдгээ балгах боловч эрх чөлөөг мэдрүүлнэ. Цаг мөч өнгөрөх тусам эрх чөлөөг мэдрэхийг хүсж байгаа сэтгэл зүрх минь надаар үүнийг хийлгэж байх шиг. Эрх чөлөөг ингээд ч болов мэдэрсэн би буцан суудалтаа суухад тайвнаа над руу гайхан харж байлаа. Хонгор минь бүх юм зүгээр үсттэй. Зүгээрээ эрх чөлөөг л жаахан мэдэрсэн. Ойрд яг л торонд орсон шувуушгал байлаа. Тэгээд л тэр би чамайг ойлгож байна. Цаашдаа ахиж тийм зүйлс болохгүй. Одоо хуучнаараа амьдарцгаая. Юунаас ч айлгүй, юунд ч санаа зовхгүй байцгаая. Тэр ингэж хэлээд гараа гойн дээр минь тавьж улаан даашин цэгмэн сөглөө. Удалгүй гарын дотоож руу шурган оров. Амьсгал минь давчтан би өөрийн ирэхгүй туалдлаа. Тэр үүнд дуртай. Шөнийн 4 цаг орчим болж байхад утас минь зөөлнөр жижиг чимээ намайг сэрээлээ. Тайвнаг сэрчихвэ гэж их хайж байсан ч тэр юу ч мэдэлгүй нам унтж байв. Уцааны үцгэд хэнийгэн залгаагүй харин хашааныхаа гадаа одоо гараад ир гэсэн мессеж ирснийг олж уншив. Зүрх төг цоглон яахаа мэдэхгүй хэсэг хугацаанд эргэлзсэн ч би энэ мөчийг л хүлээж байсан тул гарч түүнтэй уулзахаар шийдэн айжухнаар босон зөөлөн алхсаар доош буув. 5 хормын дараа гэхэд би хашааныхаа гадаа халаадаа нөмөрч өсөн зогсож байлаа. Эргэн тойронд хинч байсангүй. Сэвэлзэг салхинд биемийн жиндэн уцаа нээж өнөөх дугаарлуу залгатал холбогдох боломжгүй гэв. Яагаад ч юм тэр ирчгээд ямар нэг шалтгаанаар буцаад явчихсан юм шиг санагдлаа. Бас тайвнаа удахгүй сэрчгээд хажууд нь байхгүй байгааг мэдвэл яах бол гэсэн төгшөөрт бодлоод төрж даарш байсан тул орхоор шидэн хаалга руу эргэлээ. Тэр явчихсан эсвэл энд ирээгүй. Хонгороо. Нэрийг минь зөөлнөөр дуудах чимээнээр би эргэн харахад харанхуй булангаа тэр гарч ирэх нь харагдав. Сүрдмээр том бие, өндөр нуруутай тэр залуу аажухнаар над руу ойртно. Би ч гэсэн түүнийг харахыг бас ярилцахыг хүсч байсан тул өөдөөс нь чиглэн алхлаа. Баярлах, эсвэл айхын аль нь үл мэдэгдэх догдолсон мэдрэмжээр биемийн дүүрч даархааж болж түүнийг л харахыг хүсч байлаа. Чамд ямар нэгэн нууц байгаа. Чи магадгүй миний өнгөрсөн амьдралыг бүтнээр нь мэддэг байх. Чи л миний эргэлзээ болон айцыг тайлна. Бид бие биедээ ойрцоор бараг л уулзав. Тэр гараа над руу явуулан уруулаа хөдөлгөж надад ямар нэгэн юм хэлэх шиг боллоо. Гэтэл тэнгэрт аянга цахилах мэт нүргэлсэн чимээнд чихмэн дүүжрэн би тэр үгийг нь сонссонгүй. Аимшигт нүргэлэх чимээ ухаан санааг минь балартуулж би зүгээр л эргэн тойрноо гайхсан нүдээр ажиглалаа. Тэр гараа цээжиндээ наасаар газар өвдөлөн унахад араас минь хэн нэгэн өндөр хүн намайг татаж өргөн авлаа.
Хэн намайг татаад байгааг ухаарч амжаагүй байтал сайнаа хаанаас ч юм бэ гарч ирэн түүний ард нь гарч төмөр утас шиг зүйлээр хоолойг нь хүчлэн боож гарав. Энэ мөчтөл би түүний юу хэлэх гээд байсныг баг зэрэг ойлголоо. Нүүр нь улаан болж шүдээ тас зүүн амт тэмцэгтэр залуугийн цээжнээс нь цус асгарах бөгөөд баруун гараа надаас аврал ирж байгаа юм шиг сунгана. Ам тэмцэн амьсгалахыг хичээж буй царайнаас нь асар их харуусал, уур хилэн, гомдол цөхрөл харагдах бөгөөд би байдаг чадлаараа хашгиран солорч түүнийг аврахыг хичээлээ. Намайг тавиач, болооч, сайна, бололдоо. Миний үгийг тэр тоолгүй өргөжлүүлэн боосоор байтал тайвнаа хашаанаас инээмсэглэн алхасаар гарч ирлээ. Түүний гарт нь буу байгааг би олж харав. Энэ мөчтөл би бүгдийг ойлгох шиг болж хамаг чангаараа хашгирлаа. Намайг барьж байгаа хүчрхэг гарнуудаас би сулрахыг хичнээн хичээгээд ч хөдөлж чадсангүй. Нэг том гар амийг минь дарчихсан тул хашгирах битгийг л амьсгалж чадахгүй загас шиг тэжиж байсан ч тайвнаа намайг нэг нүдэрээж тоолгүй хажуугаар минь өнгөрч түүн дээр очлоо. Надад ингэж хандаж байгаад нь би үнэхээр итгэж чадахгүй энэ бүхнийг зүүд байгаасаа гэж хүсч байсан ч харамсалтай нь энэ бүхэн жинхэнэ байв. Би дотроо яагаад гэж хашгиран түүнийг л битгий өхөөсөө хэмээн залбирч байлаа. Хэн нэгэн туслаач дээ. Тэднийг болиулаад өгөөч дээ. Гууж байна. Тайвнаа хаа хурдан буудааж дээ би дийлэхгүй нь. Боондоо тас хийх мөчөд намайг хүчлэн барьж байсан гар сулран алга болж би хаашаа ч нэгсээр хизээж харж байгаагүй газраа хүрээд ирэв. Юу вэ? Би хаана вэ? Тайвнаа сайнаа болон тэр хайчва. Тэд бүгдээр ор сарвгүй алга болж миний хизээж харж байгаагүй хуучин байр намайг огтхон тэр. Өөрөөр хэлбэл сая байсан орчин хаашаа ч замхан аралж оронд нь шал өөр орчин үүсэн би боллоо. Хаширхалтай нь би өөрийгөө хуучин модон хаалганы наан чичрэн зогсож байгааг олж харлаа. Миний ой санамжинд одоо харж байгаа энэ дүр зураг хизээч байгаагүй тул энэ бүхнийг би зүүд байна хэмээн ухаарч дөнгөж сая болсон явдлууд биш энэ зүүдэндээ татагдан анхаарлаа хандууллаа. Ус минь одоо байгаагаасаа урд тасгаар өнгөтэй, царай төрөх минь арай л залуухан харагдана. Арай л гинэн охиноороо харагдах би юунаас ч майн уйлагнан зогсно. Хаалганы цаанаас хэн нэгэн итгээд зэрлэгээр балбаж байснаа чив чимээгүй болчихов. Би өөрийгөө хэн нэгнээс айгаад уйлан зогсоог бас тэр айлгаад байгаа этгээд нь хаалганы цаана нь байгааг ухаарав. Үүдэнд зогсох би хаалга балавхаа байсанд баг зэрэг тайвшран хэн нэгэн хүнтэй ярих гэж байгаа бололтой чичирсэн гараараа уцаа оролдож байтал гинэт цонх хаг үсрэн нүүрэндээ баг зүүсэн этгээд үсрэн ороод ирэв. Одоо байгаа би цочсондоо хасгарч үүдэнд байгаа өөр би мөн л айсандаа хашгиран газар өвдөглөөд суучв. Энгийн болоод завхарлаг хувцтайж нүүрэндээ багтаа өндөр тэрэтгээд хүн дээр санаа алдан. Хайрт минь чи яагаад хаалгаа тайлахгүй байгаа юм бэ? Чамайг өвтгөн гэж айгаа юу? Химэн удаанаар асуухад үүдэнд өвдгөө төврөн уйж суугаа хонгороо өөр тийшээ харсаар үгүй чи энэ биш би итгэхгүй байна. Тэр өөр зүйл хэлсэнгүй уйлсаар нүүрэндээ багтаа итгээд халааснасаа хутга гаргаж ирэн. Энэ бол миний дүүгийнхээ арсыг нөвчсөн хутга. Одоо би чиний арсыг ч гэсэн өвчих хэрэгтэй юу? Химэн сээгүүлэн хэлээд үүд рүү ордов. Үүдэнд суун уйлж байгаа би нүрийн гараараа даран уйлсан хэвээр. Хонгор минь чи яагаад зогтохгүй байгаа юм бэ? Хаалгаа онгойлгох гээд үзэлдэ. Бидний ариун хайрыг бодоод чамайг өнөөдөр өршөөчих болох юм. Цогоо. Чи минь бололдоо. Би яагаад энэ чи яагаад ингэж байгаа юм бэ? Үүдэнд байгаа би уйлгансаар ингэж хэлэхэд цогоог их өнөөх итгээд ханан дээрээс гэр бүлийн зураг болоотой том жаазтай зургийг авч сайтар үзэх гэсэн мэд хоёр гараараа барьлаа. Би ч гэсэн түүнд ортож барьж буй зургийг нь харлаа. Бурхан минь, энэ чинь арай үгүй л үү дээ. Түүний барьж буй зургийг хараад би дуу алдав. Учир нь тэр зурган дээр миний өдийг хүртэл уулзахыг хүссэн, түрүүхэн бараг л уулзсан, цонхны цаанаас над руу ширтээд уйлж байсан тэр залуу байлаа. Харин хажууд нь түүнийг суудаж, хормын даашин заар гойсон аз жаргалтай наргагүй нэмсэглэх өөрийгөө би олж харав. Тэгэхээр тэр миний нөхөр байжээ. Гэхдээ тайвнаа миний нөхөр мэн шүү дээ. Энэ бүхэн ямар учиртай юм бэ?
Энэ бүхний талаар бодтол тархи минь задрах шахан мөгдөвч нүдэнд минь үзэгдэж буй дүр зургууд эргэлжлэн алга болсноо дахин орж ирлээ. Би өвдөлтөө төвчин юу болоод байгааг ухаарахыг хичээсээр. Багтаа этгээд гэр бүлийн зургийг хэдэн хормоо харж байснаа галзуурах мэт зурганы жааснаас атгаж яагаад ингэж байгаа юм бэ гинэ? Яагаад гэдгийг нь чи хизээч мэдэхгүй ээ. Би өөрөө ч яагаад гэдгийг нь мэдэхгүй байна. Химэн хашгираад шал руу чулуудлаа. Зураг хаг усрын шалаар дүүрэн шил болов. Тэр хагарсан зурган дээр гიშгээд хонгор минь би чамд сүүлчийн боломжийг олгоё. Чи яг одоо эндээс зугт. Эсвэл миний гарт үхмээр байна уу? Энэхүү зүрх төсөм хашгирааныг нь сонссон үүдэнд байгаа би хаалгыг онгойлгон гарч зогтов. Би өөрийгөө дагах гэснээ болж өнөөх этгээдийг хэн гэдгийг нь харахыг хүслээ. Чи нэрэл энэ зурган дээр байгаа миний нөхөр цогоо юм гэж үү? Чи яачихсан юм бэ? Гэвч тэр бага таалалгүй уцаа гаргаж ирээд хин нэгэн рүү залгаж хонгороо дөнгөж цай гарлаа. Одоо чам руу явж байгаа ах шүү. Залгаад өөрлөгөө дууд. Цаа чин шууд зогцсонгүй. Магадгүй цогоо нь өөрт нь хайртай гэдгийг сайн мэддэг болохоор арайч алахгүй байх гэж найдаад явахгүй байсан байх. Гэхдээ л алдгийн даван дээр л гарч явлаа шт. Цогоогийн хувцсыг нөмсөн юм чинь намайг л гэж бодъё штэ. За тэрийг бол яасан ч болно штэ. Дүүгийнх нь хажууд болчихъя л та. Эсвэл муусны нөхөнд таяж чам уу? Хэдин хэсэг мөчлөөд өөрөөр газар таях юм уу? Тэрнээс өөр нь авчих хэлэг бүр байхгүйс юм уу? За юунд ч битгий санаа зов анд минь. Ганц цогоогийн цогцыг хаан л бол хаан л шингэн. Одоо ингээд хонгороо чинийх окей. Мөнгө хараа уулж байгаад л болъё. Таслаа шүү гэлээ. Түүний ярианаас нь би ихэнх зүйлийг ойлгож мөн хоолойноос нь Сарнагийн нөхөр гэдгийг танив. Гэнэт миний байгаа газар дахин өөрчлөгдөж харанхуй гудамж болон ховироход би өөрийгөө бүдэг гэрэлтийн гудамжны үзүүрт гүн явахыг хөндлөнгөөс олж харлаа. Зогсож буй энэ гудамжаа хаана байдгийг үл мэдэх би ямар нэг зүйл рүү яарсаар яваа өөрийгөө даган болон эргэлээ. Хизээ ч орсон борооны ус чулуун гудамжны хотгоор тогтож түүнийг нь залбин мөр долоож байснаа намайг харангуйтаа зутан алга болох нь үзэгдэв. Хэдий ч шөнө болсон ч огт дарахгүй байгаагийн учрыг би зүүд эсвэл дулаахан байгаагийн аль нэг нь хэмээн бодно. Нүцгэн байсан ч жинтгээргүй тогтуун цаг агаар тэнгэр дүүрэн гялалцах хотод утаагүй цэнгэг агаар зэрэг нь зоныг санагдуулна. Хэдхэн минутын өмнө айж даарсандаа дагдаж чичирж байсан надад энэ цаг агаар таалагдсан ч бүх зүйл учир байтгуулэг хэвээр. Урд минь гүйн яваа өөр хонгороо намайг үл анзаарна. Магадгүй би түүнд харагдахгүй байгаа байх. Харагдах ч ёсгүй билээ. Энэ ертөнцид ирэхээс өмнө бодит ертөнцид өрнөж байсан үйл явдлууд хааш иргсэн, юу болж байгаа бол гэх зэрэг асуултууд толгойд эргэлдэж, айдас сандрал ихээр төрж, хажуугаар нь өөрийгөө дагаад явж байгаа нь мөн л хачирхалтайгаас илүү чихүүцмээр санагдана. Хэрвээ энэ зүуд бол хар дарсан зүуд бололтой. Хар дарсан зүудэнд л би өргөлж чихүүцэл айцаар хүлэгдэж байдаг билээ. Гэхдээ энэ бүхэн бас зүуд биш гэдгийг би түрүүхэн сонссон билээ. Энэхүү хачин зүйлсийн талаар эргцүүлсээр өөрийгөө даган явж байтал алхаж байгаа гудамж минь дахин өөрчлөгдөж орц болон хувирлаа. Би өөрийгөө даган орцоор өгснө. Харанхуй тэр орцонд би ганцаараа хизээж орохгүй байсан ч урд минь яваа хонгороо зоригтойгоор дээшилэх нь үнэхээр их айсныг нь илтгэн. Тэр алхасаар зорьсон газраа ирсэн бололтой зогсон гүн амьсгаа авснаа хідэн тоот нь үл мэдэгдэх хаалгыг тогшив. Тогшвоо үгүй юу хаалга онгойж тайвнаа гарч ирэхэд урд минь байгаа хонгороо түүнийг тэрч аваад уйлж гарлаа. Тэдний юу ярихыг сонссоор би бараг хажууд нь мэт ойртов. Хонгороо минь чи цогтоос холдох хэрэгтэй. Тэр дөөгөө ачсан шүү дээ. Чамааг ч гэсэн. Би чамааг ахиж тэр хүүтэн цосн руу явуулж чадахгүй. Би итгэхгүй байна. Тэр тэгэх ёсгүй. Муухан биш шүү дээ. Гэхдээ тэр чамайг төрөөхөн алхахаар дайраа үздэй. Тэгээд л чи энд байна. Үгүй. Тэр биш байсан. Би дүүгээ алсан шигээ чамайг ална гэж орлоод над руу дайрсан болохоос л биш. Түүний дүү хоолойнд биш байсан. Царай нь хүртэл харагдаагүй штэ. За юу ч гэсэн ордоо. Надад чамд үзүүлэх зүйл байна. Тийшээ орж болохгүй гэдгийг мэдсэн би. Үгүй, битгий ор. Химэн орилсон ч намайг хинч сонссонгүй орцгооход би араас нь дагаж орох гээд чадалгүй хаалганы ард үлдлээ. Орж чадаагүйдээ харуулсан үлдсэн би юуны тулд гэдгээ үл мэдсэн ч харанхуй орсноос гарахаар доош буулаа. Хэдэн давхар бууснаа үл мэдэгч гарах хаалга гарч ирсэнгүй. Би хязгааргүй шатаар доош буусаар
Сүүлдээ ухаан минь самуурж толгой иргэн ухаан алдаж унлаа. Надад гарах гарц үгүй. Энэ харах хуйгаас хаашаач гарч чадахгүй. Нүдэнэтэл амны хаалт зөөсөн хагалгааны хувцастай Александр ах чанх дээрээс минь харж зогсоно. Толгоогоо эргүүлэн хажуу тийш хартал шилэн хаалтны цаана хайрт нөхөр минь болон сайнаа намайг харан зогсож байлаа. Би энэ бүхнийг бодит гэдгийг ухаарч дахин айдас тавтав. Өөрийнхөө хэвтэж байгаа өрөөнд байгаа эд зөөлийг хараад элэг зүрх минь бүр амаар гарах шахаж өөрийн ирэхгүй нулимс минь насгарлаа. Хэвтэж буй өрөөнд минь дүүрэн том том шилнүүд байх ба тэр шилнүүд дотор хүний нүд, тарих, элэг бөөр, зүрх болон өөр янз бүрийн эрхтнүүд хөвнө. Шил бүр дотор миний таньдаг байсан хүмүүс хэсэг хэсэг болон орж би ч удахгүй тийшээ орхоо ухаарав. Нөхрийнхөө талаар бодож түүнийг аль шилэн дотор хөвөөд явж байгааг таамаглав. Ядаж шилийг ч болов төврөх хүсэл зүрхэнд минь төрнө. Хайрт дүү минь, нэгэн тэл чиний ой санамжийг дахин устгаж болохгүй учраас ингэхээс өөр арга алгадаа. Биднийг уучлаарай. Өнгөрсөн амьдралыг чинь балалсанд. Мөн энэ амьдралаар чинь тоглосонд. Таймна чамд үнэхээр хайртай байсан юм шүү. Гэхдээ чи амьд байх нь бидний ажилд аюул учруулж байна. Чамаас авах зүйлсийг аваад нөхрөн чинь хажуулд номоос орно оршуулнаа. Дуу мань хаашаа ч алга болж би юу ч хэлж чадахгүй н дээр хөдлөх гээд хөдөлж чадсангүй. Үхлээ хүлээн хэвтгэн үхлээч 7 дор гэдгийг би ухааран энэ хорвоод төрсөндөө харамсан намайг ийм байдалд хүргэсэн бүхнийг үзэн ядлаа. Би үххийг үнэхээр хүссэнгүй. Миний төлөө өгсөн хүмүүсийн өмнөөс хүн шиг сайхан амьдрахыг хүсч байлаа. Би амьдармаар байна. Арайхийн хүчлэн ингэж хэлхийг минь сонссон Александр ах намайг тоолгүй тариурын зүг дунд хуруугаараа нэслэн хүн буурал наад өвгөг чинь хэлдэг юм да гэлээ. Би аврал ирсэн нүдээр нөхрийнхөө зүг хартал нулимс урсган зогсох сайнаа халааснасаа хутаг гарган ирлээ. Тайвнаа түүнийг анзааралгүй намайг харж зогсоно. Хэсэг хугацаанд өөртөө эргэлзсэн сайнаа нулимсаа нэг арчаад л ахыхаан хүзүүг гэрччихв. Нөхөр минь хоёр гараараа хүзүүгээ барин тийчгэнэхэд сайнаа түүнийг барьсаар эвтэйхэн газар хэвтүүлчгээд хутгаа барьсаар наар чимээгүйхэн орж ирлээ. Намайг алах эсвэл амьд үлдээхийг нь би мэдсэнгүйч найдвар тавин нүдэ анлаа. Хайрлаж байсан үзэн ядаж байсан амьдрал минь учирч байсан бүхэн нүдэнд минь үзэгдээд өнгөрөв. Тэднийг бурхан өршөөг. За ингээд зохиол маань энд хүрээд өндөрлөж байна. Маш их адал явдалтай, сонирхолтой зохиолоо унших эрхийг олгосон эрхэм зохиолчдоо сонсогчдынхоо өмнөөс чин сэтгэлээсээ баярлсан талархснаа илэрхийлье. Эрхэм хүндэт сонсогч та бүхэн маань бас сувгаад дамжиж, subscribe дарж, бичлэгүүд дээр маань лайк дарж, сэтгэл үлдээж намайг дэмжээрэй. Ингээд дараагийн олон сонирхолтой зохиолуудаараа уулзтлаа. Түр баяртай.